бэлгийн ажил бол миний үндсэн ажил байх хэрэгтэй байхгүй юу? Эхнэр үнэ. Илүү анхаарах хэрэгтэй ажил. Тий. Миний үндсэн ажил бол бэлгийн ажил. Тэгэхээр энэ ажил дээр эхнэрүүд бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ ажил дээр анхаарлаа хандуулдаг эхнэрүүд ад жаргалтай байдаг, нөхрөө ад жаргалтай байдаг, хүүхдэд ад жаргалтай. Бусад ажлыг бол ингээ хурууны үзүүрээр хийчихдэг байхгүй юу? Үндсэн ажлаа залгардуулаа бүр хамгийн сүүл тавьсан эхнэрүүд бүх юм түүртдэг байхгүй юу? Аюу ядаргаатай санагдал тий. Ойлгож байна уу? За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастын үнэнч сонсогч та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За бид бүхэн өнөөдөр бас нэг чухал сэдвээр ярилцахаар бэлдсэн байна. Бид бүхэн өнөөдөр 50 хэд хэмдээ бас ер нь 60 40 дугаарыг бичиж байгаа. Тэгээд энэ дундаа миний санахын 3 дугаар дээр хамгийн өндөр бас хандлтыг авсан байдаг. Тэр бол мэдээж гэр бүлийн харилцаа, тэгээ бас энэ одоо хосын сексийн харилцаатай холбоотой сэдвийг бид нар авч ярилцсан байдаг. Гэхдээ энэ сэдвийн дунд бол бид бүхэн мэргэжлийн хүмүүстэй ярилцж байгаа учраас та бүхэн чих 50 сонсоход тодорхой хэмжээний мэдлэг мэдээллийг авж байгаа. Энэ тодорхой хэмжээний судалгаа, шинжилгээ, за нэлээд олон одоо тийм датан дээр суурилсан зүйлүүдийг бид нар ярилцж байгаа учраас та чих 50 сонсоход хин нэгний зүгээр үзэл бодол биш. Энэ бол та бүхэнд бол мэдлэг мэдээллийг өгж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол тодорхой хэмжээний бас та бүхний бэлгийн боловсролд бас мэдлэг мэдээллийг өгөхөөр бид бүхэн одоо яг бэлгийн боловсролтой холбоотой 4 дахь одоо энэ дугаарыг хийж байна. Тэгээ өнөөдрийн сэдв бол бас төгсгөлд нь би бас бодож магадгүй. Тэгээ зочинтойгоос ярилцъя. Ерөнхийдөө бол би хосын харилцаа ба сексийн талаар ярилцъя гэж бодож байгаа. Тэгээ өнөөдрийн зочин бол энэ талаас бас хамгийн сайн ярьж чадах зочныг бид бүхэн бол олсон байгаа. За Австрийн Зигмунд Фройд их сургуулийн сэтгэл зүйн докторант мөнх цэцэг эгчийг өрсөн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээ мөнх цэцэг эгчүүдийн хувьд бол бас олон жилийн өмнөх танилуд байж байгаа тийм. Одоо би бас ерөнхийдөө ийм яригч гэдэг юм ийм одоо камертай харьцах энэ ажилд бас яг олон жилийн өмнөөс татагдсан юм шиг байгаа. Тэгээ эх орон телевиз дээр өглөө хөтөлбөр дээр одоо бас мундаг одоо жүжигчэнтэй хамт ингээ хөтлөлт хийгээ байж хагаад таны хувьд гэсэн сэтгэл зүйн талаас тухайн үед бас зөвлөгөө өгөө явж исэн. Тэгээд энэ удаад та бол бас их мундаг одоо доктор болох гээд явж байгаа юм байна. Намар хамгаалах гэж байгаа юм байна. Тэгэхээр хоёулаа бас яг өөр өөртөө хийх дуртай зүйлүүдийг хийгээд сууж байгаа. Тэгээ ингээд эртний танилуд хамт ингээд сууж байгаа да миний хувьд бол маш их гоё таатай. Тэгээ битэрийн яриа олон хүнд бол бас их гоё хүрэх баха гэж бодож байна. За тэгээ хоёулаа яриагаа эхлэе. Тэгээд таны хувьд бол ерөнхийдөө сэтгэл зүйн чиглэл рүүгээ тэгээ хосын харилцаа ерөнхийдөө их олон тал руугаа бас их ном бичсэн байдаг. Тэгээд тэр дундаа ингээ хараад тахаар хосын харилцаа ба одоо сексийн одоо энэ харилцаач гэдэг юм уу те энэ олон зүйлүүд рүү илүү бас ингэж ярьсан байдаг. Энэ зүйлүүд нь ч гэсэн сошиал дээр илүү хүмүүсийн ингээд анхаарлыг татсан байгаа. Таныг одоо хүмүүс харахаар нөгөө хосын харилцаатай холбоотой сэдв нөгөө секстэй холбоотой сэдв ярьсан сэтгэл зүйч байна гэдэг талаас ч юм уу хүмүүс таньжиж магадгүй. Тэгвэл та бас яг өөрийгөө би бас яг дутуу танилцуулсан байж магадгүй. Сэтгэл зүйн чиглэл рүү яагаад орох болов? За яг энэ талуудаа илүү ихээр судлаад цааш ингэ явж байгаа. Цааш дээр нь юуг илүү та зорж энэ чиглэлийг барьж авч явж байгаа вэ? 2018 онд Австрал сэтгэл зүйн магистра хийж ирээд ер нь Монголд яг энэ сэтгэл зүйн талын мэдлэг олгох юм ном алга тий сурах бичигч гэдэг юм уу эсвэл зөв мэдээлэл маш бага байна гэж үзээд хүмүүс туслая бас мэдсэн сурснаа бусдаагаа хуваалцъя гэд ном бичиж эхэлсэн байдгийн 2018 оноос хойш. Тэгээд өнөөдрийн байдлаар 19 ном бичсэн байна. За тэр дундаа одоо 8 сарын 8-нд 20 дахь ном буюу Демир хэмгэг те параноя харддаг хүмүүсийн талаар ном гарч байгаа. Сонирхолтой сэдв биш. Тий. Тэгэхээр яхааргүй одоо бэлгийн харилцаа, тий секс, хосын харилцаа, донтолт, сэтгэл готрол, тэгээд баахан эмгэгүүд гээд хүүхдийн хөгжил гээд янз бүрийн чиглэлээр бас ном бичсэн байна. Тий. Сүүлийн дээр хардах эмгэг гэдэг чинь ямар гой сонирхолтой сэдв бэ? Яг энэ талын хүмүүс ер нь миний ойр дотночд тэр ер нь нийгэмд маш их байгаа да. Тэгэхээр би энийг сая асуултандаас товчхон асуух гээд биччихлээ. Ер нь хардах эмгэг гэдэг чинь бол өөрөө сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээний баг эмгэг талаасаа явна шүү дээ, тий. Тэгэхээр энэ чиглэлийн хүмүүс хэрвээ байгаа бол энийг бас дууссан сонсороо би төгсөлтнөөс асууя. За тэгэхээр их олон ном бичсэн байна. Тэгэхээр энэ ном бичнэ гэдэг чинь бас их олон зүйлийг яг эрүүл мэндийн чиглэлж гэдэг юм сэтгэл зүйн чиглэлээс би бол сүүлийн үед хараад тахаар сэтгэл зүйн чиглэл их
маш сайн явах чиглэл юм байна гэж хараад байгаа. Би хэрвээ цаг хугацааг хураад мэрэгжил сонгох байсан бол сэтгэл зүйч юм уу хоол зүйч гэдэг мэрэгжлийг сонгож магадгүй гэж өөртөө бодсон. Тэгэхээр магадгүй нэг мэрэгжил сонголтын дээр анхаарж байгаа дүүнер сонсож байгаа юм бол сэтгэл зүйн чиглэл, хоол зүйн чиглэл бол сүүлийн үед бол маш их газар авч байгаа. Бидний эрүүл мэндэд бол хоол унд их чухал юм байна, сэтгэл зүй их чухал юм байна гэдгийг бол бид нар угаасаа нийгэм даяараа ойлгож байгаа. Энэ төлөв хэрэгцээ бол их байгаа учраас бид тэр өнөөдөр ингээ хамт ярилцаа сууж байгаа гэсэн үг. За тэгэхээр эхний асуулт бол аз жаргалтай гэр бүл гэж байгаад байгаа тийм. Бид нар аз жаргал гэдгийг яг юу гэж тодорхойлохыг бол би сайн мэдэхгүй байна. Хүн болгон бол өөрөөр одоо хин нэгний хувьд бол мөнгө аз жаргал байж магадгүй тийм. Хүүхэд аз жаргал байж магадгүй, ээж автайгаа байх нь аз жаргал байж магадгүй. Тэгвэл гэр бүлийн аз жаргал гэж юу хэллээд байгаа нь тэгээд дээрэс нь сэтгэл зүйн хувьд хүн аз жаргалтай байгаа энэ байдлыг ерөнхийдөө гэр бүлээсээ яаж мэдрэх боломжтой юм бэ? За өнөөдөр гэр бүлийн талаар ялангуяа хосын харилцааны талаар ярихын тулд хүн үндсэн 3 зүйлийг бат баримтлах хэрэгтэй байгаа юм л да. За нэгт нь бол мэдээж хайр. Хоёрт нь сэтгэл зүйн боловсрол. Дан хайр байгаа сэтгэл зүйн боловсрол авахгүй гэвэл маш асуудал байгаад байгаа тий. Гуравт нь мэдээж секс. Тэгэхээр энэ 3 зүйлийн хүрээнд би бол хүмүүст өнөөдөр тий тодорхой хэмжээний мэдээлэл өгье гэж бодож байна л да. Тий. Тэгэхээр энэ ад жаргалын үндэс байгаа. Үндсэн одоо гол 3 баг нь байгаа дээ тий. За энэ 3-аар хоёулаа задлж ярих юм байна. Тэгэхээр хосын харилцаан дээр ерөөдөө гаргадаг нийтлэг хүмүүсийн алдаанууд байгаад байгаа тий. Тэгэхээр хүмүүс хосын харилцаан дээр та ингээ хараад тахаар хосууд илүү ихээр алдаа гаргадаг зүйлүүд нь юу байх шиг вэ? Таны харж байгаа. За юм хангалттай секс ихгүй. Тий. За энэ бол маш чухал байна. За хоёрт нь болохоор сэтгэл зүйн боловсралгүйгээр хүнтэй дотносж байна. Тий. Гэр бүл сонгож байна. За яагаад сэтгэл зүйн боловсрал чухал байна гэвэл өнөөдөр хүний төлөв байдлын буюу personality disorder тий монголоор бие хүний эмгэг гэж нэрлэгддэг. Ийм 10 эмгэг байдаг байхгүй юу? За энэ 10 эмгэг бол ингээд харахад эрүүлгэн штэ байгаа. Гэхдээ тухайн бол төлөв байдлын эмгэгтэй. Одоо байгалийн төлөв байдал, эдийн засгийн төлөв байдал гэдэг шиг хүний төлөв байдлын эмгэг. За энэ эмгэг маань эмгэгтэй хүнтэй суучвал тухайн хүн маань өөрөө маш их зовоод байгаа байхгүй юу? Зовлон дончаад байна гэсэн үг. Тий. Тэгэхээр энийг заавал мэдэх хэрэгтэй. Би хүнтэй суухаас өмнө за энэ хүн сэтгцийн хувьд эрүүл байна уу? Тэр дундаа ямар нэг төлөв байдлын эмгэгтэй байна уугүй юу гэдгийг мэдэх нь нэн тэр хүний асуудал болчиход байгаа байхгүй юу? Тий. Тий. Тэгээд гуравт нь болохоор одоо хайр гэдгийг мэдрэх нь маш чухал байна. Хүн хайрыг мэдэрсэн хүн бусдад хайрыг мэдрүүлдэг. Тэ хайрлаж чаддаг. Гэтэл өнөөдрийн нийгэмд яг ингээ харах юм бол яг хайр гэж юу юм бэ гэдэг тэ энэ хайрыг ингээ мэдэрсэн тэр хайрын дотроо ингээд гоё уусаад өөрөө умбаад өөрийгөө тайвшруулад тэ тайтгараад хайраар ингэж бусдтай харилцдаг тийм харилцаа гэдэг зүйл байхгүй байгаа байхгүй юу. Тэгээ надад тийм хайр байхгүй учраас би хүнтэй суугаад хайрлаж чадахгүй буцаад хайр авч чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд бол секс чухал юм байна. Хайрлуулах нь чухал юм байна. Тэгээ дахиад нэг нь болохоор сэтгэл зүйн боловсрол. Тэгэхээр хоёул яг энэ 3 зүйлээ задлаад ярих гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн үед одоо миний үеийн нэг 30 та залуучууд ч гэсэн ганц бие яваад байгаа л да. Тэгээд өөрийгөө олоогүй байна гэж хэлж байгаа. Гэхдээ би нэг бол ганц бие удаа явахын бол би зөвтгөөгүй. Гэхдээ энэ хүний нэг бодлон зөв байж магадгүй гэж би бол бодож байгаа. Ягаад ч гүрт хүнтэй одоо тий нэг хайрлуулах хүн болгоны миний зүгээр ойлгосноор та энэ дээр гой задлж хэлж өгөөрэй. Одоо магадгүй ингээл үеийнхэн чинь хүнтэй суугаад ингээд хүүхэдтэй болцсон байна. Чи тэгэхэд одоо хүртэл ганц би ингээд яваад ингээл ээж аав шахалт ирээд нь штэ. Монголд л миний бодлоо энэ илүү их байгаад тах шиг. Одоо цагаан сар болохоор яана одоо нэг ганцаараа гэдэг асуултууд яана гэдэг ч гэдэг юм айцтэй. Хин нэгнээс ингээд хоцорж байгаа юм шиг мэдрэмжээр хүнтэй суугаад хүүхэдтэй болоод дараа нь гэр бүл салах, хүүхд өнчрүүлэх энэ зүйлүүд маш их байгаад байгаа учраас яг таны саяын хэлээд байгаа энэ зүйлүүд бол ялчгүй чухал байгаад байна. Тэгэхээр хоёулаа эхний ээлжинд
миний зүгээр яг ойлгож байгаагаар хайрлуулах гэдэг нь миний бодлоор зүгээр эрт арай эхлээд ярих сэдв байж магадгүй гэж бодож байна. Ягаад гэвэл эн чинь миний ойлголтоор бол гэр бүлийнхаа ээж аваагаа хайрлуулах гэдэг энэ зүйлийг хүүхдэл харж өсөж байгаа байх л та. Тэгэхээр энэ дээр яавал илүү ихээр ингээд зөв хайрлуулахыг сураад яаж одоо сурах нь зөв вэ? Энэ тодорхой хэмжээний магадгүй эцэг их нь хар багаас нь ч юм гэдэг юм уу те. Одоо сарлцсан ч гэдэг юм уу. Эсвэл ээж авах нэг нь одоо эрт өнгөрцөн ч гэдэг юм уу. Энтэй холбоотой нэг хүүхд хайрлуулахыг бас дутуу мэдрэгч гэдэг юм ийм зүйлүүд юу байх уу? Энэ дээр юу яаж хайрлуулах энэ хайрыг зөв мэдрэх ёстой юм бэ гэдэг үндсэн суурийг таваас хэлж өгч. Би чамаас асууя л да. Чиний амьдралдаа мэдэрчсэн хамгийн гоё тийм хайрын агшин мөч тэ дурсамж юу вэ? Энэ их чухал. Тэгэхэд л би маш их хайр мэдэрчсэн гэдэг. Ямар гоё хайр вэ? Тэрийг хинээс ч мэдэрч болно. Аав ээжээсээ биш байлаа гэхэд багш ч юм уу те. Тэгээ хайр чинь өөрөө хүлээн зөвшөөрөлт ингээд хүлээн одоо намайг хин нэгэн хүл байгаагаар маань одоо те одоо хүлээн зөвшөөрсөн байдал гэх мэтчлэн те. Тэр мэдрэмж маш чухал байхгүй. Тэр мэдрэмж. Тэгэхээр энэ мэдрэмжийг чи хизээ мэдэрсэн бэ гэд те. За энэ мэдрэмжийг мэдэрсэн хүн одоо чинь доктор өнрөөтөө ингээд өнрөөг хайрлсан бүсгүй шүү дээ. Нэг бүсгүй байгаа. Тэр эмэгтэй доктор өнрөөтөө сухтаа доктор өнрөөтөө л суусан байхгүй юу? Сул тал, давуу тал бүх юмтай чинь суусан байхгүй юу? Анх чамайг хайрлсан. Тэгээд нөгөө амьдралын явцад нөгөө сул талыг хараад гайхаад те гомдоод ч юм уу те тийх арга бидгүй байхгүй хайр гэдэг чинь. Бүхэл бүтэн пакэж хүлээгээд авцсан сайнтай муутай бүгдэнтэй нь хайрлаа. Гэтэл хүмүүс хайр гингүү дандаа нэг гоё юм бодоод идэг те. Чихэрлэг те эсвэл ингээл үргэлжил инээдэг, үргэлжил ингээд гоё харцдаг те. Гэтэл хайр буюу хосын харилцаа гэдэг чинь жинхэнэ яг үндэ хөгжлийн үйл явц байдаг байхгүй юу. Тэгээ нэг талаас одоо дайны талбар хин чаашаа тэнд хүн өгөхөж тэ хүчрхийлэх байхгүй. Гэхдээ тэнд хүн өөрөө өөр дотор хүчээдэг байхгүй юу. Хосын харилцаан дотор. Тэгээ хүн өөрийнхөө тэр гэмтэлж гэдэг юм уу те сул талуудаа гаргаж ирээд хамтдаа тэнд өстой гоё ингэж өөрчилж те илүү шин одоо өөрийнхөө одоо шилдэг хувилбарыг бий болгож идэг газар. Тэгэхээр хайр гэдэг чинь тэр зүйл байхгүй. Би тэрэнд бэлэн баг. Өстой те. Тэгээд ер нь хосын харилцаан дээр хараад хад хүмүүс эмэгтэйчүүд ялангуяа гүнж те намайг хайрлах ёстой. Намайг л ойлгох ёстой. Эрэгтэй хүн ийм байх ёстой гэд нэг юм ёстой дарангуулал яваад иддэг байхгүй юу. Гэтэл эрэгтэй хүн ч гэсэн тэнд хайрлуулах, хөндлүүлэх, ойлгуулах хэрэгцээтэй шүү дээ. Яг хүн гэдэг утгаараа. Тэгэхээр энэ гендрийн тэгш байдал гэдэг чинь энэ дээр л явагдах хэрэгтэй байхгүй юу. Хин хинэнд хайрлуулж, хөндлүүлэх биш, адилхан л хөгжиж, өөрчлөгдөж, өөрөөрөө байж бие биенээ байгаагаар л хайрлах гэдэг ийм нэг анхан шатны л ойлголттой байх хэрэгтэй. Яг ингээд яг мэрэгжлийн хүнээс юм сонсохоор яг одоо яг жишээлбэл хин нэг үзэл бодол биш байгаа учраас надад бол бүр амар толгоор орж ийн л та. Яг энэ талаар би бас өчтөр их нэртэйг яг юуны талаар ч л ярьж хагаад манай ихнэр бас ер нь гэхдээ айл гэрийн хувьд бол эмэгтэй хүн бас илүү ухаантай байвал ар гэр бас их гоё явдаг юм шиг байгаа. Тэгэхээр манай ихнэр бас яг хэлжсэн байхгүй. Одоо найз нөхдөч вэ, гэр бүлч вэ, хинч вэ энийг яг байгаагаар нь хүлээж авах нь чухал гэдэг зүйлийг бол манай ихнэр байнга ярьдаг. Тэгээ би яг таны зүйл дээр бол бас санал нэг байна. Ялангуяа бидний багаас нь нэг тийм зүйлийг бий болгочихжээ. Энэ миний бодлоор яг Монгол одоо ахуйтай холбоотой байдаг юм болоо те. Айлын хүмүүстэй харьцуулдаг багаас нь. Одоо тэр цэцгийн хүүхэд алтан медаль авчижээ. Тэгэхэд чи яагаад муу сураад байгаа юм бэ те? Айлын хүүхэд их нэртэй болоо сайхан амьдарч чи яагаад ганц бие яваад байгаа юм бэ? Яг ингэж жишээддэг. Гэр бүл дотор нь жисэн жишж байгаа штэ. Танаа ихч чинь ийм мондог байна. Дүү чи ийм мондог байна. Гэтэл чи гэд нэг юм өөр төр нь хамаг ингэж ачааг авчираад байгаа. Тэгэхээр би бас энийг асуумаар байл та. Хин нэгэнтэй адилхан байх ёстой юм уу? Маасыг дагаж бид нар явж амьдрах ёстой юм уу? Эсвэл тэр хүнийг өөрөөрөө хүлээн зөвшөөрөх хүртлээр хүлээх юм уу? Эсвэл өөрчлөгдөх юм уу? Тэр тухгүй байдал үүсэж байгаа штэ. Та энэ дээр яг юу гэж хэлмээр. Түрүүн чи хэлсэн штэ ингээ 30 гартлаа үнтэс авахгүй байна гэдэг. Ер нь бол хүн өөрийгөө хайж олж байгаа үеийнхаа одоо байхгүй тий.
ер нь би хинбэ те юуны төлөө амьдарч байгаа юм, юун туртай юм, юу намайг баярлуулдгийг те хайр гэж миний хувьд юу юм ч гэдэг юм уу. Энэ болгоныг боддгүй юм байна л да хүмүүс. Бодох яац ч юм боддгоо. Уг нь бодох хэрэгтэй юмнууд байгаа шүү дээ. Гэхдээ энийг бодох тэр орон зайг хүн одоо өөр юмар сатаараад бий болгоод идэх донтох ч юм уу, компьютер дээр тоглодог ч юм уу, найзуудтайгаа уулздаг ч юм уу те. Гэтэл энэ өөрөө хүнийг өөртөө авчрахад нь тусалдаг байхгүй юу. Тэгэхээр чин яг ингээ өөрийгөө олоод өөрийнхөө үн цэнийг мэдсэн хүн гэр бүл болоход айгүй амар гэдэг байхгүй юу. Үн цэнийг мэдсэн. Тэгхгүйгээр одоо харьцуулалт гэж яриад нь штэ. Харьцуулалт юун дээрээс үндэслэж бий болдгоо гэвэл би үн цэнгүй байна. Чи үн цэнгүй болчихгүй гэдэг айдас дээр. Тий нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаатай холбоотой тий. Айлын нөхөр ингээд тахад чи өөрийгөө хар. Энд чинь нөгөө багаас ирсэн л юм яваад нь штэ. Тэгэхээр үн цэн. Ер нь үн цэн гэдэг чинь яг юу юм бэ? Тий өнөөдөр хүмүүс хүнтэй суусныхаа дараа нөхрөөсөө үн цэн авах гэдэг байгаа байхгүй ихнэрүүд. Нөхөр нь гоё харьцангууд би айгүй аз жаргалтай үн цэнтэй. Муухай харьцангууд би хин ч биш үн цэнгүү намайг доромжилж гин гутааж гин. Тэ нөхрөөд ч гэсэн ми ялхаагүй. Тэгэхээр би хинбэ гэдэг асуултанд хүмүүс өөрийн мөн чанарыг олж таниагүй ээжж хүнтэй ингээд нэгдээд түүнээсээ түүнийг хайгаад ивэл өөрийгөө олж чадаагүй нөгөө хүн чи яаж танд тэ өөрөө чи таниулах юм бэ гэдэг л асуулт байгаа. Тэгэхээр үн цэн гэж яг юу юм бэ? Үн цэн өөрөө хоёр хуваагддаг тэ. Ёс зүйн хувьд ёс суртахууны үн цэн. Одоо чинь би шудраг байдаг. Энэ бол миний үн цэн. Гэх мэтчлэн те. Нөгөөдг нь болохоор ур чадварын хувьд үн цэн гэдэг байхгүй юу? Ингээ хоёр хуваагддаг. Ур чадвар гэдэг нь би бичих ур чадвартай, ярих ур чадвартай, би ажиллаа хийх ур чадвартай те. Мэргэжлийнхаа хувьд ур чадвартай ч гэдэг юм уу. Хүн мэдлэгтэй байх тусмаа хүчтэй гэдэг чинь ур чадрын үн цэн их байгаад байгаа холбоотой байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө хүнтэй суухаас өмнө хүмүүс энэ үн цэнэл мэдэх хэрэгтэй. Би хинбэ? Тэгээ энэ асуулт чинь аюу хүнд асуулт байхгүй юу? Амар ядаргаатай тий. Нэг тийм ормооргүй тэгээ нэг юм чи юм харанхуй хонгол руу орох шаардлагатай болдог байхгүй юу? Ийм турбаагаар мүлхэх хэрэгтэй. Тэгээ тэр турбаагаар чи ганцаарх нь л мүлхнө өөр хин ч орохгүй. Заавал орох хэрэгтэй. Тэр харанхуй хүүтэн тэр турбаагаар мүлхэж гарч ирчээ чи гэдэг хариултаа олж авдаг байхгүй. Тэгтэл хүмүүст турбааны өмнө зогсож л ордог байхгүй. За яах гэл ингээл тайрал дэхүр доогор нь явал тэ. Тэгэхээр өөрийгөө таньж мэднэ гэдэг чинь л энэ байна. Тэр өөрийгөө хин нэгэнтэй харьцуулаад дутуугийн мэдрэмж авах биш. Би гэдэг хүн ийм гэдэг өөрийнхөө нэг юм байр суурийг ойлгоод тэ. Заавал өнөөдөр тэр хүн баян биш үеч л мөнгөгүй ч болно. Гэхдээ өөр ингэс үзэл бодолтой үнэнч гэдэг дээр өөрийнхөө яг үндсэн суурийг үндсэн ингээд тавьсан байх юм бол ер нь гэхдээ би сүүлийн залуучууд их би өөрөө залуултай. Гэхдээ сүүлийн үеийн дүүнерөөсөө хараад тахаар манай доотлын үеийн дүүнерийн яг сайн таны ярьдгаар үн цэн гэдэг энэ зүйлийг айгуу сайн эрт ойлгодог шүү. Яг би өмнө бас амар төвшин одоо лайв коучтэй ярьж хат бас яг энэ манай өмнөх үеийнхний дүүнэрийнхнийг айгүйх магтсан. Бидний үеийнхэнд илэрхийлж чадахгүй байсан юмыг илэрхийлдэг болсон гэдэг чинь өөрөө би энэ таалагдахгүй байна. Би энд баймаар нь байхгүй баймаар нь гэдэг энэ зүйлүүдийг айгүй бат ярьдаг болсон гинэ. Тэгэхээр энэ манай доотлын үеийнхнийг бол айгүй сайн магтчихжээ. Би ч гэсэн яг энэ дүүнэрийг харахаар айгүй гоё. Би дургуугаа хилчдэг. Тийм нэг гоё байгаад байгаа байхгүй. Би тэгж хилж чадахгүй байхгүй. Яг би завсрын үе яваад байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүд бол залуучууд бол өөрийнхөө дуртай зүйлийг хилж гин, дургуй зүйлийг хилж гин. Би ингэх ёстойг өөрийгөө байр суурийг айгүй их илэрхийлсэн байгаад байгаа. Тэгэхээр энэ бол бас их гоё үн цэнийг бүтээж байгаа тэр залуу үеэл гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр өөртөө ихтэй байх, хин нэгэнтэй харьцуулагдах биш. Ийм өөрийгөө гэхдээ хит их бие төвтэй бас биш байх тийм. Өөрийгөө гэсэн ийм үзэл бодолтой энэ таалагдчих болно, таалагдахгүй ч болно. Гэхдээ би ийм байр суурьтай гэдгийг хэлцдэг ийм зоригтой байх юм бол би бол хувийн үн цэн юм болоо гэж ойлголоо. Гэхдээ энэ бол маш гүнзгий сэдв юм байна. Энэ сэдвийг хоёлаа хитрхийг гүнзгий сэдв учраас эхний ээлжинд энэ ойлголтыг хоёлаа ингээд аваад цаашгаа зарим хүмүүс илүү судлаа, зарим хүмүүс дотроо нэг асуултын тэмдэгтээ үлдээд өөр өөрсөө зүйлийг асуугаасаа тий. За тэгэхээр
хоёул ерөөдөө хайрлуулах үн цэнийн талаар нэг хэсэг ярьлаа. Одоо болохоор би нэг энэ хүмүүс их олон хүн танигсаа ярингууд энийг асуугаасаа гэж бодож байгаа хэрэг та. Нөгөө хүнийг тэр хүн гэхдээ өөрийнхөө сэтгэл зүйг эрүүл бишиг мэдэхгүй л хал та. Гэхдээ хин нэгний сэтгэл зүйг би нэг эрүүл галзуу өвчтөн хүнтэй сууж хуудаа гэдэг нэг юм бодол хүн болгонд байгаад байгаа шүү дээ. Одоо тэгэл энэ сошиал дээр харахаар хүн болгол нэг тийм юм бичгэн. Монгол хүн болгоныг сэтгэл зүйг нь шалгадаг тийм юмд оруулмаар байна. Бараг Монгол хүн тутмын 3 тутмын 1 ч юм уу сэтгэл зүйн хувьд бол асуудалтай байна. Бүр сүүлдээ сая нэг хуульч илүү улсын их хурлын гишүүнчлэл нэг хүн бас тийм пост бичсэн байсан. Бараг сүүлийн үед бид нар ингэж сэтгэл зүйн одоо бараг сэмүүт гэдэг имлэгийг 2-3-аар нь дахиад хийдэд барьмаар байна. Энэ Монгол хүний сэтгэл зүйн асуудалтай байна гэдэг энэ зүйлүүдийг хүртэл ингэж бичсэн байгаа. Ирэх бүхий албан тушаалтай хүмүүс хүртэл ингэж ярьж байгаа. Тэгэхээр яг ингэж ярихаар хүн болгон одоо гараал хүнтэй хэрэлдэхэд нөгөө хүн яг сэтгэл зүйн хувьд яг эрүүл биш юм шиг юм характерыг үзүүлээд байгаа шүү дээ. Би нэг ерөөсөө хүндлэхгүй энэ зүйлүүд байгаад байна. Маш их стресс, нийгэм стресстэй. Тэгвэл хоёулын нэг гэр бүлийн харилцаан дээр нь оруулъя. За, дорж гэдэг нэг хүн хүнтэй суух гад явж илаа. Тэгэнгүүт цэцгээ гэдэг нэг хүнтэй таарлаа. Тэр хүнийг яг эрүүл биш үү гэдгийг тэр хүн ихний элчинд ер нь яаж мэдхийн. Гэхдээ тэр хүн өөрийгөө бас эрүүл биш үү гэдгээс ер нь яаж мэдхийн. Энэ одоо өөрийгөө яг өөрөө асуудалтай гэж хин нэгнийг асуудалтай гэж хэлвэл бас хэцүү шттэ. Тэгэхээр хин нэгнтэй уулзж байгаа, учирж байгаа, ажиллаж байгаа, амьдарч байгаа, танилцж байгаа хүмүүс тэр хүний сэтгэл зүйн хувьд эрүүл байна уугүй юу гэдгийг анхны наад захын талаас ингэж ярилцаад мэдчих болох зүйлүүд юу байдаг юм уу? Тий, ер нь бол хараал мэдчихнэ гэж бол байхгүй л те мэддэг болчихно гэж. Үүнийг мэддэг болохын тулд уншиж судлах хэрэгтэй. Тий. Тэгээд энэ хүний төлөв байдлын 10 эмгэгийн 6-ыг нь би одоо ингээд бичсэн байна л да. Тий. Тэгээд энэ номнуудыг уншаад судлаад эхлээд хүмүүс яхаа өөр төр анализ хийдэг те. Би ер нь тийм биш байгаа да гэд. За жишээ нь завсрын эмгэг гэдэг монголчуудад бол маш түгээмэл ялангуяа эмэгтэйчүүдэд илэрдэг байхгүй юу? Үн цэнгүй байдал. Үн цэндэ мдэггүй гэд хоёлоо түрүү ярьсан шүү дээ. Өөрийгөө хинбэ гэдгийг мэдтгөө. Огцом төргөн ууртаа. Тэ? За тэгээд харилцааны асуудалтай гэдэг. Энэ номыг чинь уншаад за энэ 5-аас дээшийн жилрүүл энэ бол завсрын эмгэг гэдэг тэ бүр ингээ онцлогдоод явах юм байна. Тэгтэл надад 3 нээж болно шүү дээ. 4 ч юм уу тэ. За тэгвэл энэ шинж надад байна. Энэ дээрээ би яаж ажиллах вэ? Тэг хүн өөрийгөө мэдсэн тохиолдолд одоо өөртөө ажиллахад амар байдаг байхгүй. Мэдхгүй би ингээл уурлаалах юм. Эсвэл хүүхдүүд харахаар л би ярьж чадахгүй цохиж авч юм авшигдчихэд байна те. Яагаад ан мэддэггүй. Гэтэл үгүй эн чинь ийм юм байна гэж мэдчихээр өөртөө ажиллана. Хоёрт болохоор хүмүүс яг жишээ нь ингээл нарцист гэх юм номыг аваад те. Манай нөхөр яг нарцист ч гэдэг юм уу те. Яг тийм юм байна. Би 15 жил ингээд зовж амьдэрсэн юм байна. Өөрийгөө л буруудгаал сэтгэл готраал те. Би ч одоо ингээд аюу бие өвчтөө зүрх дэлсдэг. Хотоодны шархтаа ч гэдэг юм уу те. Ийм болцсон ингээд амьдрах сонирхолгүй. Юу ч их ингээд өксөлгүй, чадваргүй болцсон байна гэх. Гэтэл асуудал надад биш, манай нөхөрт байсан юм биш үү? Гэт ингээд мэдлэг олж аваад хүч орж ирдэг байхгүй хүмүүс. Тэгэхээр бид нар зайлшгүй уншиж судлах хэрэгтэй. Тэгээд тэгэхгүй одоо ингээд нэг интернетээр явж байгаа нарцистийн тэдэн шинж хэрхэх эмгэгийн одоо тэг анхаарал авахын тулд бүхнийг хийдэг хүмүүс байгаа байхгүй юу? Тийм тэдэн шинж нь ийм чи яг тийм гэд нэг юм зөвхөн нэг шинжүүдийг уншичаал мэддэг болсон гэсэн үг байхгүй юу? Тэгээ энийг бүр нарийн судалж мэдэх хэрэгтэй. Тэгжээч хүнтэй ер нь суулзах байна. Тэгэхээр сэтгэл зүйн талаас эрэгтэй хүн дээр илүү ер нь асуудал байгаад байна уу? Гэхдээ миний бодлоор бол эрэгтэй хүн жоохон дүлий те. Асуудал байхгүй хүн жоохон анхаарал нь тэмдэг. Эмэгтэй хүн болохоор илэрхийлчихэд байдаг болохоор яг тэн дээр яг одоо ар гэрдээчсэн те нөхрүүд нь хэрэлдэхээр чи яг одоо тэ сэтгцэн яваад асуудалтай гэдэг нэг ийм дүгнэлтийг хилээд байгаа хэрэг л ер нь дийлэх хэрэгтэйчүүдийг хараад байдаг шүү дээ. Эмэгтэйгээ ер нь галзуурсан солиорсон гэл чи бараг одоо сэтгцэн эмчд үзүүлсэн дээр аваач гэдэг юм уу те ийм зүйлүүдийг бол хүмүүс айгүй хилдэг. Тэгэхээр
эмэгтэй хүн дээр завсрын эмгэг нь илүү илрээд байгаа нь тэр хүн илүү стресстэй байгаад байна уу? Хувь хүний онцлог нь байгаад байдаг юм уу? Ер нь хараад байхаар эмэгтэй хүн илүү сэтгцийн хувьд бол асуудал нь илүү өндөр илрээд байна уу? За ер нь бол адилхан сэтгцэн эмгэг чинь яг хоо эрэгтэй дээр илүү эмэгтэй дээр илүү энэ эмгэг илүү илэрдэг. Одоо чинь сайкопат ч юм уу те эрэгтэйчүүдэд илүү нийгмийн эсрэг эмгэг гэж боловч нэг нас хүүс бол харгалзаад байхгүй бүгдэнд нь л адилхан. Ерөөсөө Монголд болохоор энэ сэтгцэн эмгэгтэй ялангуяа төлөв байдлын эмгэггүй за гэх нь одоо бүр хаашаа гэхдээ юм шинж те маш их ийм хүмүүс ерөн цөөхөндөө яагаад гэвэл эн чинь өөрөө бид нар 100 жил социалист нийгмийн хүчирхийлэгч тогтолцоонд ор хүмүүцсэн тий. Тэгээ чи түрүүн хэлж штэ залуучууд үзэл бодлоо хилдэг болжээ гэдэг. Бидний аав ээж хэлэх ямар ч боломж байгаагүй байхгүй. Хаалттай нэг юм үзэл бодол. Би хэрвээ өөрийн үзэл бодлыг хэлээд би ингэж эн чинь тийм юм шүү гэх юм бол би төрийн дайсан болох байхгүй. Би хэлмэгдэх байхгүй. Чи хэм бэ? Чиний үзэл бодол гэж байж болохгүй байхгүй. Байсан тэр үед өссөн хүмүүс чинь сэтгэл зүйн хувьд бол маш их гэмтэл авсан хүмүүс гэж үзэж байгаа байхгүй. Яг хаа залуучууд өндөр хүүхдүүдэд олж үлдээд өсөж чинь те тэд нарт арай айх айц гэж юм байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм нийгмийн ялгаа байгаад. Тийм болохоор яа харахгүй Монголд те эрэгтэй эмэгтэй гэлгүй бүгдэнд нь л асуудал байна. Ер нь л зөвөр асуудал байна гэд хүлэн зөвшөөрөөд түүнийг өөрчлөх хэмжээний эрүүл хүмүүс нь хэд байна те. Надад асуудал байхгүй гэж байгаа. Одоо те хүлэн зөвшөөрч чадахгүй байгаа нь хэд байна л гэж байгаа. Одоо тэгэхээр сэтгэл зүйн хувьд одоо хүмүүс ч нэг залуучууд чинь сүүлийн үед нэг ийм зүйл ярьдаг болсон шүү дээ. Одоо баг шударгаар ярилцъя гэх хоорно те бэлгийн замын өвчин байна уу байхгүй гэдэг шинжилгээ өгье гэдэг шиг миний бодлоор сэтгэл зүйн хувьд эрүүл мөн биш үү гэдгээ баг эхлээд хамт шалгуулчмаар санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ сэтгэл зүйн хувьд эрүүл байна уу асуудал байна уу энэ хүмүүсүүл засрахгүй бүр засрахгүй юу гэдгийг шийдэхин тулд одоо энэ дүүргүүд дээр чинь сэтгцэн эмчнэр байдаг болсон шүү дээ. Сэтгэл зүйч бас байна. Энэ хүмүүс дээр очиод эхний ээлжинд одоо нэг тест асуумжаар ч юм уу ингээд мэдэх боломж байгаа юу? Эсвэл бүр яг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж ер нь шалгуулах хэрэгтэй юу? Магадгүй сонирхоод хоёулын яриг сонсож байгаад хүн нэрээ бас нэг очиж сэтгцээ би бас үзүүлчмээр юм байна да. Миний сэтгэл зүйн эрүүл мэнд би махад бол мэддэж штэ биохим цус шээсэн дээр за би эрүүл юм байна асуудалгүй байна. Сэтгэл зүйн хувьд би асуудалтай юугүй юу гэдгийг үзхийн тулд эхний ээлжинд энэ хаана очих юм бэ гэдэг зүйлийг бас мэдхийг хүсэж байгаа. Тий. Тэгээд одоо сэтгцэн эмчдэр юм уу сэтгэл зүйчдэр очиход бас боломжгүй хүмүүс байна штэ. Тэгээд тэр хүмүүст би бол интернетээр чат GPT те ороод ер нь яг асуудал харилцаан дээр чи илрээд байгаа шинжүүдийг бичээ те хайж олоо эсвэл энэ номнуудыг уншаад анхан шатны мэдлэгээ авчих хэрэгтэй. Тэгэнгүүтээ үнэхээр байна гэдэг те одоо таамагд төрөх юм бол дараа нь тест одоо мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг. Тий очиод хамтдаа. Хэрвээ үнэхээр хайртай хамт амьдрий гэж хэлсэн яг эмчтэр очих бол яасан ч авгүйгүй би очихгүй чи л очих гэл эн чинь л өөрөө асуултын тэмдэг гарч ирэх байхгүй. Тий тэр хүн өөрлөгөө харах чадваргүй өөрөөсөө цогтдаг хүн биш шүү дээ. Өөрөөсөө цогтдаг хүн бол хажуудах хүмүүсээс цогтаад идэх байхгүй хос харилцан дээр. Тий. Ерөнхий ивент тэтгэгч Lenus чанарыг танд авчирна. мг өндөр тунтай 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй уудаг супер шингэн коллаген 100% байгалийн гаралтай аяг тавг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж сав суулгыг гялалзуулна 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой.
өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. За тэгэхээр хоёул одоо яг хосын харилцаа руу оръё. Тэгэхээр ер нь хосын харилцаа болохын тулд хоёулаасаа наан юу гэрлээ штэ хүн өсөж хүмүүжих удаа хайрлуулах одоо бие хүн өөртөө ихтэй байх зүйлийг маш сайн ойлгож иж өөрийгөө маш сайн мэдж ойлгодог байж дараа нь хин нэгэндээ харилцах юм байна. Тэр үед сэтгэл зүйн хувьд эрүүл байх ёстой гэдэг энэ шаардлага бол хууганд өөрт нь байх ёстой юм байна. Тэгээд дараа нь хэдүүлээ хосын харилцаа руу орж байгаа шүү дээ тий. Хин нэг найз нөхөд бол хамт байнга амьдрахгүй учраас чам хүлэмжширч магадгүй. Гэхдээ гэр бүлийн хүн өдөр шөнөгүй хамт байгаад чиний сайн муухай бүх зүйлийг чинь хараад тэр дотроос гэхдээ сайн зүйлийг илүү харж байгаа учраас л хамт амьдрах бах. Сүүлийн үед гэхдээ осуудын маргаан одоо сошиал дээр их явдаг л болчлоо л доо. Ингээ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл их явдаг болчиход байгаа. Тэгэхээр хоёул энэжсэн яриан дундаа хоёлоо бол оруулна. Хосын харилцаа анх ингэж хин нэгнтэй эхлүүлэхдээ ер нь юуг илүү анхааруул зүгээр байдгийн. Эсвэл яг л уламжлалт маягаараа те манай ээж аав ингээл хоёр чимдантайгаа ирээл нийлээл амьдэрсэн. Тэгэл чи намайг хүлэмжшэр бичсэн чам хүлэмжшэрээ хоёул ингээ сайхан амьдрэх хөхтэй болъё гэл ингээд ярьчих юм уу? Ер нь юун дээр анхаарах хэвтэй. За дахиад хэлэх юм бол ерөөсөө л сэтгцэн эрүүл мэнд дээр л анхаар. Өөрийнхөө ч тэр нөгөөнийхөө ч тэр. Ерөөсөө тийм. Хэрвээ хүн зүгээр тодорхой хэмжээний яхав нэг шинжүүттэй гэж болно заяа асуудлууд. Гэхдээ энэ хүн бол сэтгцэн хувьд эрүүл юм байна гэсэн үнтэйгээ л амьдрахгүй бол насан туршдаа зовхгүй. Хүчирхийлүүлнэ. Тэ насан туршдаа нар харахгүй байхгүй. Тий. Тэгэхээр би өөрөө сайн дураараа чемданаараа тамруулаад орж байгаа байхгүй. Чөтгөртэй хамт нөхцөж гинэ л гэсэн үг байхгүй. Жишээ нь нарцист хүн бол ямар сэтгэлгүй хүн байхгүй. Итгэлгүй болвол сүг, сэтгэлгүй бол буг гэд те нагаан бугаан хэлсэн үг шүү дээ. Би бугтаа чөтгөртэй нөхцгөр л сайн дураараа тэр тамийн алга руу орж ийн те. Тэгэхээр жишээ нь завсрын эмгэгтэй хүнтэй ямар хэцүү гэж амьдрахад хизээч чи тайван байхгүй. Чиний сэтгэл санаа байнга давалгаатай. Тэ тэр хэрүүл хийхгүй бол баталгаа түнд байхгүй. Гэх мэтчлэн. Жишээ нь хийргэх эмгэгтэй хүнтэй амьдрах юм бол тэр хүн байнга анхаарал авах гэж тэ чамайг бүр зовоохгүй. Гэх мэтчлэн. Тэгэхээр ерөөсөө хүнтэй суугч байгаа бол сэтгцэн эрүүл мэндийг нь одоо мэдээ. За тэгвэл амьдраад 10 жил болсон хүмүүс яах юм бэ одоо тий? Яах юм гэдэг асуулт гарч ийн. Тэр үед илрүүл яах вэ? Тий. Одоо ингээл ярьж эхлээл хүмүүс мэддэг болоо тий шүү дээ. Өнгөрцөн би бүр ингээд суудсан байна тий. Суух байдгаа бүр 3 4 хөлт гаргацсан байна. Одоо яах вэ? Хүн эхлээд өөрөө тусламж авч эхлэх хэрэгтэй. Сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй. Өөртөө тусалж өөрийгөө эхлээд хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй манай нүунийг хосуудын гаргадаг алдаа би нөхрөө л өөрчлөмөр гэж бодоод байдаг байхгүй тий. Нөхрөө л эхнэрээ л өөрчилж үлдээ бүх юм гоё болох гэдэг. Гэтэл миний доторх юм байж лээдэг тий. Тийм болохоор хүн өөрийгөө хөгжүүлж ийн яг юм сэтгэл зүйн боловсралтай болох хэрэгтэй гэж би бол хэлмээр. Та тэгтээсээ яг айгуу чухал хоёр зүйлийг хэлсэн шүү дээ. Нэг нь одоо илүү анхаарал татах гад нь шүү дээ. Анхаарал татах гад зүгээр байгаа үед хэрүүл хийх гээл те. Сайн ч байсан муу ч байсан аргаар хамаагүй анхаарал татах. Хүүхдэд нэг тийм юм байдаг шүү дээ. Ялангуяа эргэлж байгаа хүүхдэд. Яг тийм зүйлүүд одоо хийж байгаа хүмүүсийн та нэг нийтлэг байдаг нэг шинж тэмдгүүдийг дурдж өгөөч ер нь магадгүй үзэж хагаад надад нэр ийм зүйл байх үедээ гэд зүгээр илүү сайн судлаад ном уншдаг ч юм уу цаашгаа илүү судлах хин нэгэнд одоо хүсэл төрж магадгүй л дээ. Тэгэхээр анхаарал илүү татаатай хүн яах юм завсрын эмгэгтэй байх юм бол ер нь илүү илэрж болох одоо тийм одоо хүмүүс танигдахаар шинж тэмдгүүдийн дагаас хэлж өгвөл зүгээр ах гэж бодож байна. За хийргэх эмгэг болохоор би бол гол дүр бусад бүх хүн үзэгчэд гэсэн ийм
зарчимтай амьдардаг хүмүүс байхгүй. Тэгэхээр гол дүрд юу хэрэгтэй вэ? Алга таршилт хэрэгтэй байхгүй. Тэр алга таршилтыг авахын тулд би жүжиглдэг. Тэ байнга өвддөг. Байнга өвдөн. Тэгтэл нөө очиод үзүүлдэг зүг зүгээр хагаад идэг. Эсвэл ингээл найз залуу за ер нь болиё гэсэн чи би жирэмсэн болчихдөг тий. Тэгснэ нэг мэдсэн чинь золбцсон л гин тий. Гэх мэтчлэн. Ямар нэгэн юмар юу гарч хамаагүй. Одоо энэ өөрөө жүжигчэд ийм дуучид ч юм уу тий илэрдэг байхгүй. Тайзан дээр байж гол төрнө. Өөрийнх нь мөн чанарын тэдрийг од болоход нөлөөлдөг тий. Тэгээд ингээд байж яснаа одоо гол дүрийг авахын тулд юу ч хийхээс боддог. Хүмүүс биш тэ. Тэгээ тэр гол киноны ч гэдэг юм уу. Тэ бүр нэг бичи гэж яриад байд. Шуламлаг тийм хүмүүс байхгүй. Энэ эмэгтэйчүүд дээр их илэрдэг. Ирчүүд дээр ч гэсэн баг. Тэгээд энэ хүмүүс чинь ерөөсөө жүжигчин байхгүй. Амьдрал бол жүжиг. Баян жүжиглж яд. Ингээл хоёлоо юм яриад тэ чи надарс амьдрал амар хэцүү байна гэл уйлал яжсэн чи тэндээс нэг хүн ороод ирсэн чи өө гэл ингээл тэ огцом өөрчлөгдөд нөгөө сая амар гэл уйлжсэн уу яач ба тэ гэж бодохоор тий тэгэл ухаалтаж унана хэцүү тий тэгээд ийм хүнийг ингээд байхаар би нэгэнд одоо гэртээ сэтгэл зүйч ч юм уу ийм ч биш ингээл бололтой хэцүү шттэ. Чи зүгээр л гой хамар хамглан гэртээ нэх гой тайван баймар штэ хамтдаа хөгжөөл юм яриа л тий. Тийм. Хэцүү сонсогч шүү те. Тийм аа. Яа ийм үнтэй тэгээд хамт байвал. Гэхдээ энэ хүн нөгөө хүнийг хязгаарч тавьж явуулахгүй шинжтэй юм биш үү? Юу нэ илэрч байгаа зүйлээс нь харахад. Тий. Тий чи намайг анхаараач. Энэ хүн гэхдээ энэ зүйл бол сэтгэл зүйн хувьд эмгэг гэж үзэх үү яг? Тий хараа. Энэ 10 эмгэгийн нэг нөхгүй эмгэг өвчин гэсэн үг шүү дээ. Наач бол амьдрал дээр маш илбэг байдаг л маш илбэг биш үү? Тэгээд би одоо анхаарал татахын тулд маш их мэдсэлд ордог тий. Би нөхрийнхээ анхаарлыг татахын тулд би хөөрхөн байх хэрэгтэй. Нөхөр бол айл хэдийн хүлэмжшөрөд хайрлаа суучаад байгаад идэг. Гэхдээ нөхөр ингээл завгүй ажилдаа хийгээл ингээл жоохон ингээл нэг баян ингээл анхаарал тань гэж хэцүү үстэй тий. Ингээл өөрийнхөө ертөнцид ингээл амьдарч байхаар нааг анхаарахгүй ингээд. Тэгэнгүүтээ одоо би хараар тавьчлаа ш нөхрөө. Тэнгүүтээ өөрийгөө юу ч мөрдгөө чи намайг анхаарахаа болцсон учраас энэ хүн харин намайг анхаарсан. Гой гэж хэлсэн магтсан тий. Гэх мэтчлэнгээр одоо өөрийгөө зөвтгөж энэ үйлдэлтэй гимшдэг байхгүй. Тий. Энэ зүйлийг одоо нэг багасаа траума гэж яриад бас манайха тэрэн шиг ер нь багасаа авч болох юм уу? Эсвэл энэ хөөхөнд угаасаа бүр ингээд төрмөл заягдчих явдаг юм уу? Олдмолоор эсвэл олчих юм уу? Ер нь бол энэ төлөв байдлын эмгэгүүд ингээл гений хувьд ч юм уу тий удамшлын хувьд гээд тийм байдгүй байхгүй. Тэр ингээ баталцсан яг тийм судалгаа бол байдгүй. Зүгээр эргэн тойрон бага насны гэмтэл гэр бүлийн орчин гэж л ер нь тайлбарладаг байхгүй. За тэгэхээр энэ бас их асуудалтай байна тий. Ийм хүн хэрвээ байдаг бол гэхдээ хүн чинь нэг галзуу найзууд галзуу хийж болдгоо гэлээ гэдэг шиг одоо энийг магадгүй сонсонгуудаа их нэртэй ч юм үзүүлээ. За чи яг энэ сая мөнхцгийг одоо сэтгэл зүйч яг хэлчлээ. Чи яг энэ байна гэж ингэж хэлэх юм бол тэр хүнд бол хизэж хүлэмж хүрэхгүй шүү дээ тий. Тэгэхээр энийг маш сайн судлаад ойлгуулад хэвтэйхэн гэж аяар бижиж тэр хүн гэхдээ шууд галзуу гэсэн үг бас биш. Энэ одоо завсар имгэг гэж яриад байгаа шүү дээ. Энэ зүйлийг бол тэр хүнд нэг юм байд юм байна. Ингүүл хоёуланд нэг зүгээр байна. Энэ гэхдээ засрах уу юу? Тий, төлөв байдлын эмгэгүүд бол эмчлэгдэнэ. Удаан хугацааны сэтгэл зүй, сэтгэл заслын эмчилгээ бол хэрэгтэй. Тэгээд ер нь бол идэрнэ. Тэ зүгээр яг тэр дотор 1-2 эмгэг бол хэцүү гэж үздэг. Тий. 10 эмгэгээс. Тэгээ ер нь бол одоо би сүүлийн хэдэн жил юм бэ? 3-4 жил яг Австрал руу явахаас өмнө л энэ эмгэгийн ном бичиж эхэлсэн. Тий, нарцист эмгэг гэж эхэлсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь намайг үзэн ядагчдын тоол маш нэмэгдсэн. Дургу хүмүүсийн. Багийг хуулаад дэш хүмүүсийн. Хэлээд энэ өмнө нь хэлээд байна. Тий. Тэгэнгүүт энэ номыг чинь хүмүүс авангуудаа хүн дээр очиж яг энэ 9 шинжийн тий 7 чамд байж тээ. Тий ингээд
одоо тэгэнгүүт ингээл харангууд мөх цэцэг энэ одоо хин тий намайг нэг хүн манай нэг найзын нөхөр нь нарцис тахгүй хурж ирснээр чи над номуудаа аваад Монголоос зайл гэл тий ер нь бол ингээд тэгэл янз бүрээр ярина одоо хийрхэх эмгэгтэй завсрын эмгэгтэйчүүд байгаа шүү дээ миний байсан тий хүрээлт дор тэнгуү тэд нар хүртэл ингээд муулна ховж ивэрнэ тэгэл одоо яах вэ тий энийг хүн мэдэх хэрэгтэй байхгүй яа тэгвэл энэ төлөв байдлын эмгэгтэй хүнтэй амьдарч байгаа хүний амьдрал болвол тий ямар хэцүү гэж өнөөдөр сэтгэл готрол яагаад их байгаа юм Монголд тэг яагаад донтолт их байгаа юм амиа орлолт их байгаа юм яагаад гэвэл миний тэг 24/7 амьдарч байгаа хүн ийм сэтгцэн эмгэгтэй өөрлөгөө өнгөх чадваргүй намайг зовоодаг тэг буруутгадаг ийм байгаад хаад би яаж төсвөрлөх юм бэ би яаж амьд байх юм бэ яаж амгалан аз жаргалтай нэг гой гүнзгий амьсгаа аваад өглөө осоод тий ингээл тэнгэрийг ширтэж чадах юм бэ тийм байдал таа. Монголчууд ихтэй сэтгэл зүйн талын мэдлэг мэдээлэл жоохон хомос байдаг тий тэгэнгүүтээ яг энэ таны сайн хэлдгээр нөө завсрын эмгэг гэж яриад байна анхаарал татах гэдэг тий энэ одоо химийлэр ухаан алддаг ингээл одоо амиа хорлон ингээл тий яг таны энэ хэлдэг зүйлүүд чи яг ялангуяа би эрүүл мэндийн салбарын учраас миний яг энэ одоо ажил ойр дотнд бол айгүйх байдгийм байна л та ингээд хараад тахт. Тэгэхээр энэ зүйлүүдийг хүмүүс яг энэ асуудал юм байна гэдэг зүйл дээр физич биш энэ би ийм биш байсан чинь энэ хүн намайг ийм болгоцсон ингээд нөхрөө ч юм уу буруутгах энэ хандлагууд их байдаг байх л та. Ийм зүйлүүд юу тань дээр хэр одоо хүмүүс асуудаг вэ? Би зүгээрсэн чинь нөхрөөсөө болоод ийм одоо ийм болчлоо ч гэдэг юм уу тий. Тэр хүнд угаасаа ийм зүйл байсан юм эсвэл хин нэгнтэй хамааралтай ийм болчиход байгаа юм. За тэрийг бол хэлэх аргагүй тий. Магадгүй би үнэхээр охирогч хийжсэн байж болно тий. Үнэхээр одоо би сэтгэл зүй санхүүгээр би охирогч тэр нь баримттай тийм байж болно. Эсвэл би хардаж дэмэрх юм гэхдээ юм байж болно штэ. Одоо эхнэр мал нөхөр мал намайг ингэсэн ийм болгосон. Энэ угаасаа ингээд надаас гадна өөр хүнтэй яваал байсан гэл тэр нөө өөрийнх нь ийм төсөөлөл те гэх мэтчлэн би ийм хохирогчийн сэтгэл зүйтэй байж болох байхгүй. Тийм тэгэхээр энийг бол энд бол би хариулж мэддэггүй. Тэгэхээр хохирогч гэдэг бол гомдолтой холбоотой. Гомдол. Тэгээд хайр гэрэлд усын харилцаан дээр те би л хохирогч байгаад байгаа дээ штэ. Тэгтэл би өөрийн энэ өөрөө нууник үн цэнэ мэдээгүй. Нөхөр маань надад нэг юм хэлэнгүүт би гомдчихдаг. Тэгээд нөхөр маань нэг тэгэнгүүт гомдчихдаг. Хайр байхгүй. Тэгээд тэгэхэр чин хүн өөрийгөө таньж мэдээгүй байна л гэсэн үг байхгүй. Хохирогч байгаад байна гэдэг чинь. Өөрийгөө таньж мэдсэн хүн тэгээл хохирогчийн сандал дээр суугаад идэх байхгүй. Тий. Тэгээд энэ нь өөрөө бас нэг хараад байдлын эмгэг дам хамааралтай холбоотой. Энэ хараад байдлын эмгэг чинь 10 эмгэгийн маань нэг нь байхгүй юу? Тий. Тэгэхээр ийм хүмүүс яадаг вэ гэх юм бол би чамгүйгээр амьдарч чадахгүй гэдэг ийм үндсэн шинжтэй байхгүй. Тэгээд нэг ингээд зодуулаад тэгэл салчаач та хохирогч байгаа л амьдраад байгаа. Гэт тэгэхээр салтгүй тий. Тийм хүмүүс байдаг да. Энд чи хараад байдлын юм байхгүй. Тэгэл нөхөр маань арх ухаал юм би ингээд 15 жил энэ үний арх ухахыг төвчлээ. Дам хамаарлахгүй. Тэрийг өөгшүүлж тэндээс үн цэнэ авдаг. Янаглан ална гэж байдсан штэ. Тэ. Тэгэхээр ийм хараад байдлын эмгэг чинь бас хэцүү штэ. Тэгээ хараад байдлын эмгэгтэй амьдарч байгаа хүн хайж болдгоо авч болдгоо байхгүй. Яадгүй л ингээл би чамд хайртай гэл тэ. Зодчоод тахад л ингээл ирээл цай өгөөл хоол хийж өгөөл тэ. Тэгэхээр хүн галзуурдаг байхгүй. Хэр хүчирхийлэгч ер нь бол
ийм хүмүүс чинь хүчирхийлэгч нартай амьдран тэд нар бүр ингээд тэдний тэр одоо муу талын улам дэвргээд идэх байхгүй. А зүүн нь бол үгүй тий хэл хязгаар хэл заагаа тавиад тий би чамгүйгээр амьдрч чадахгүй ч чиний энэ зүйлийг зүйлтэй бол би амьдрч чадахгүй гэдгийг хэлэхгүй. За яах вэ? Энд чи өөрөө имлэг байхгүй. Тийм ээ тий. Асууд маргалдаад байна тий. Маргалдаад их нь ер нь хэвийн үзэгдлөө эсвэл маргалдахгүй байх нь хэвийн үзэгдлөө. Ер нь яаж шийдэх юм бэ? Хүмүүс чинь ингээл нэг бол байнгын хэрүүлтэй юм шиг байгаад байна, нэг бол огт хэрүүлгүй юм шиг байгаад байна. Тэг аль нь илүү зөв гэж бодож байна та. Ер нь яавал ер нь энийг яг ингэж хэвийн хэмжээнд нь барьж авч явах юм. Тэгэхээр нөгөө монголчууд маань одоо өөрийгөө илэрхийлж сураагүй нийгэмд өссөн гэж түрүү ярьсан шүү дээ. Өөрийн үзэл бодлоо хэлж чаддгүй айдаг. Тэнгүүд ярилцах болон хэрүүл хоёрыг хольж утгаад идэг байхгүй. Зүгээр ингээд би ингэж бодож юм, чи юу гэж бодож юм гингүүд хэрүүл боллоо гэдэг байхгүй. Энэ нь юутай холбоотой гэвэл одоо нэг багт нь аав ээж нь банк хэрэлддэг ч юм уу те. Яг ингээд нэг юм ерөнхийдөө л нэг аяг тавны хэмжээнд л юм ярьдаг байсан шүү дээ. Тэг ахуй хэмжээнд бид нар тэр сэтгэл зүрх рүү орж чаддгүй. Тэнгүүд хүний сэтгэл зүрх рүү орсон юм уу те дайрсан тийм юм яриад ирэхээр танил биш учраас хүн мэдхгүй юмнаас айдаг байхгүй. Тэгээд чи хэрүүл хийх гэдэг. Хэрүүл нэхэд гэд ингээд үсэ. Тэгтэл энэ хэрүүл биш ээ. Тэ? Би ингэж бодсон юм аа чамайг тэгэхэд. Тэгээ надад тийм санагдсан юм аа гэхээр юу гэж хариулахаа мэддэггүй байхгүй. Сандраад иддэг байхгүй. Төгшөөд иддэг байхгүй. Тэ хэрүүл болоод иддэг. Тийм. Тэгэхээр өөрхөн гүн рүү сэтгэл рүү хүн нэвтрээд тэ түүнийг илэрхийлж сурна гэдэг чинь их чухал байгаа сэтгэл хөдлөл. Тэгэхээр ярилцах нь чухал юм байна те. Гэхдээ яг таньсаа хэлдэг чинь үнэн л юм байна л да. Яг ингээл яах юм за хэрүүл хийхгүй шүү гэл те. Ингээл тэр чимээгүй байна гэдэг чинь бас сайхан ойлголцоод ин гэсэн үг бас биш шүү дээ те. Тэгэхээр хэрүүл хийхгүй бүр чимээгүй байхгүй би ингэж бодсон юм чи тэн дээр ингэж бодсон юм за гэд энэ одоо хамт байн өдөржингөө хамт үжиж би нэгэ буруу ойлгож байгаа юм чинь найзтайгаа нэг сард нэг уулзчихвол тэр найзгаа буруу ойлгох бол наазахын асуудал байгаа юм тий. Тэгэхээр бид нар зөв ярилцаж сурах энэ зүйл бидний амьдрал ялчгүй хэрэгцээ байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ер нь юунаас эхэлж ойлголцвол зүгээр. Одоо яг хоёулынхны яриаг сонсох юм бол нэг хоёр хосууд за тэр би чамтай ярилцъя гэдэг чи хэрүүл болно гэдэг ингээд ярилцах нь зөв юм биш үү? Тэгвэл яаж гэдгийг та хэлж өгч юу? Яаж хичээх юм? Хосын харилцаан дээр ер нь хүмүүс гомдол тэ тааламж үзүүлгээд нөө сэтгэлтэй холбоотой юмнууд яригддаг шүү дээ. Тийм. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөс мэдрэмжээс айхгүй байх хэрэгтэй. Эдгээрийг таньж мэдж сурах хэрэгтэй. Тийм. Энэ тийм амар юм биш байхгүй юу? Чи намайг буруутгах юм хэлэхэд би ингээд те шууд хамгаалтанд орж штэ. Тэнгүүтээ бас би хичж гин те. Тэнгүүтээ яаж бол нөгөө нургаа тарьдаг байхгүй юу? Тэгэхээр шаардлагагүй те тэр буруутгах мэдрэмжийг ажиглах те. Яагаад би энэ дээр ингэж төрсгөх хэрэгтэй ингээд. Одоо хүмүүс ингээд уурлахаар бол амьсгаа амаа гэх тийм биш л те. Юу амьсгаа авахтаа бодохгүй житл уурлаад бүх юм дууссан байж дээ шүү дээ. Тэгэхээр чи яагаад намайг буруутгасан те хэрвээ ингэсэн энэ чамд ямар санагдаад чи ингэж байгаа юм те гэд нөө нэг юм сэтгэлийн хөдлөлийн хандлаар л өөр хандлаар л ярих хэрэгтэй. Одоо чинь би нөхөртөөгөө ярихтаа яг тэгдэг байхгүй. Тэгээ надад тэгж санагдсан юм а энэ бол тэ ямар ч хамаагүй те. Тийм болохоор л би энийг хэлж байгаа юм а гэх мэтчлэн хүн өөрийгөө илэрхийлж сурах нь гэж болоод байгаа байхгүй. Тэрнээс доктор өнөрөө чи тэгэл эцтэй тэгэл хайчих шээ. Яг би юу хүсэж байгаа юм гэдэг харилцааны тийм зориг байх хэрэгтэй байгаа тийм шүү дээ. Би энэ хүн рүү дайрж энэ хүнийг доош нь хийж те уур бухимд л гомдлоо талих гэдэг юм уу эсвэл би тэ нөө шийдэл төрөх гэдэг юм. Хөвгчлөлтэй би өөрийгөө ойлгуулахыг хүсэж байгаа юм. Одоо тэг хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Одоо найз нөхдөж тэр илүүхэн харагддаг. Гэр бүлийн харилцаанаар ч ярьдаг шүү дээ. Ингээл юм ярьж ажиллана. За ойлголцохгүй мөн зүгээр. Эсвэл заримдаа муудалцаа хөрнө. Наад асуудал хаяачтай гэл
Тэгээ тэр хайж байгаа асуудал нь байнга гарч идэг те. Ингээ хэрүүл болгон дээр гарч идэг. Хаяачтай гэл ингээл хаяад байх ч юм бас буруу бах те. Тэр яаж ижил ухаж гаргаж ирж байгаа л за энэ юм байна, энэ юм байна. За чи алдсан юм байна, би онсон юм байна. За ойлголоо гэд. Ингээд ялгаж салах нь чухал байх гэж бодоод байна л да. Тэгээ ер нь яг энэ хосын харилцаан дээр хэлэхэд хүн одоо тий ханаа сонгохдоо би энтэй насан туршдаа амьдрын энэ миний сөүл мэд гэж ярьдэн штэ тий заяаны хань гэж бодсон эн чинь өөрөө алсын хараа зориг байхгүй би насан туршдаа хамт амьдрна. За энийгээ санах хэрэгтэй. А тэнгууд замд зөндөө бэрхшээл гарна. Тэгээ тэр үед яаж авъя гэвэл одоо зөв миний харж байгаагаар хүн би энэ миний заяаны хань штэ тий насан туршдаа хамт байна гэсэн ийм зүйл төр би гомдоод явах. Тэгэхээр гомдол гэж юм байх ёсгүй байхгүй. Гомдол тий. Тэгэх юм гомдоод ах юм бол байн гарч ирнэ. А мэдээж яриг хүнд одоо хэмжээний гомдлууд байсан бол тэрийг ангаах хугацаа бол байх ёстой. Тэрийг биеинд өгөх хэрэгтэй. А тэгээд ийм зориулалттай үргэлж хайрладаг. Ерөөсөө хайр гэдэг чинь яг хүүхдэр төсөөлөе л да. Хүүхд чинь жинхэнэ хайр ихтгэл дүр хүмүүс штэ. Загнуулчаал нусаа харчаал ээж ааваа бол гүгд ирдэ штэ. Гоё хаадтай те хөөрхөн штэ те хүүхдүүд чинь дөнгөж загнуулчаал уйлж гомдчихснаа хүрээд ирдэг те өвөр дээр хурж ирээл суугаал нэг хөөрхөнтэй тэрвэл уучлаарай гэ. Энд чинь хайр ихгүй. Хосууд яагаад энэ хайрыг гаргаж чаддгүй юм бэ эндэ? Муудаал үз те асуудал гараал үз. Тэнгүүтээ за уучлаарай гэдэг буулт хийх ингээд чадваргүй болцсон. Гэтэгээл заастаа чамтай 7 хоног дуурахгүй ч гэдэг юм уу те. Хүүхдүүд тэгдэггүй үсттэй те муудлаа тэгснээр сандлаа болцсон явж идэг те. Хайр ахгүй. Тэр нэг юм хайр болон айц гэдэг юмыг бид нэр ялгаж харилцаанд орох хэрэгтэй. Тэ чи үнэхээр буулт хийгээд уучлаад тэ явдаг хэмжээний байх юм бол тэр гэр бүл бас гоё байх боломжтой. За гэр бүл дээр мэдээж итгэл гэдэг зүйл бол мэдээж маш том үнцийн байгаад байгаа шүү дээ. Тэр хоёрыг хооронд нь гар бариулж байгаа гол зүйл нь итгэлцэл байгаад шүү дээ. Энэ хүн намайг насан туршдаа хайрлана гэдэг үзэл бодлоор хоорондоо нийлж байгаа. Тэгвэл магадгүй энэ дээр хэн нэг нь итгэл алдлаа. Араар тавилт үүсчлээ гэж бодоход энэ дээр тэрийг уучлах ер нь зөв гэж та боддгоо. Ер нь эсвэл шууд салъя гэдэг нэг юм хоёр сонголт байгаа даа шүү дээ тий. За нэг бол уучлаа цаашаа явъя. Нэг бол одоо салъя гэдэг хоёр сонголт байгаа даа. За уучлаа гэж бодоход тэр хүний хувьд бол анх ингэж тэр хүнийг одоо араар тавих юм уу, хуураагүй байх үе, хайрлах үе, эсвэл одоо араар тавиад хуурцсан байх үеийн хайр энэ хоёр нь хэр ялгаатай вэ? Ер нь хайр гэдэг чинь уучлал яг түрүүний хүүхдүүдтэй адилхан байхгүй юу? Тийм гинэн чим шиг те. Тийм цагаан байдаг байхгүй юу? Уучлалцдаг байхгүй юу? Уучладаг те. Гэхдээ ийм байгаа да. Би өчтөр одоо нэг Жавзан тулам гээд манай редактор охин ном орчуулсан те. Тэр номон дээр хил цаг гээд сэтгэлийг нь сэвтээсээр итгэлийг нь олно гэж байх те гэ те. Тэр нэг ийм сэтгцэн эмгэгтэй хүмүүс ялангуяа хүнтэй суухдаа энэс би хизээ нэг өдөр салахаар бол гэж бодцоодог байхгүй. Түрүүн би хэлсэн штэ. Би хүнтэй суухдаа насаараа би амьдрна. Миний заяаны байна гэж те. Итгэж хайрлаж сэтгцэн эмгэгтэй хүмүүс тийм биш. Тэдний хувьд хайр гэдэг бол өвчлөл ахгүй юу? Шаналл ахгүй юу? Зовлон. Тэрийгэл өгдөг. Тэгэхээр энэ дээр бид нар яг нэг юмыг ойлгох хэрэгтэй. Би яг ямар хүнтэй амьдарч байна? Нэг яасан бол 2 хуурах юм уу? 3 хуурах юм уу те? 4 хуурах юм уу? Дээр нь бид хоёрын гэр бүлийн үнц нь нэг байж чадчихна. Үнц нь те? Гитэг дээрээ ч юм уу ингээд олон юмыг л юу нь ярил та. Тэрнээс биш одоо шууд за би бол хувь хүнийхээ хувьд бол ингээд яах юм бол тэ эцэг эмэгтэй юм зүгээр салаа эртгэнтэй гэж хэлдэг байхгүй. Үйлчлүүлэгчэд юунуудыг ингээд одоо кейсүүдийг сонсож байгаад
аль болох нийлүүлэхийг хүсдэг байхгүй хэрэг гайгүй юм байл те. Тэгээд нөгөө нэг саяхан бас нэг би эмэгтэй одоо аюу удаан яваад тэр эмэгтэй одоо зовлон шаналлыг сонсоо те. Тэгээд эргэжтэйтэй ингээ яа. Тэгээд тэр хоёр ингээд аюу хөөрхөн болго харахад би амар хуйлж исэн байхгүй. Дараа нь тий. Араар тавилд үсээд эвлэрхээ тань дээр ирсэн юм байна. Тий, араар тавилд бишээ. За. Тий, ер нь л нэг юм асуудлууд л үүссэн байхгүй. Гэхдээ хол байгаад ингээд тий. Гэхдээ тэрний дараа надад амар хэцүү санагдсан байхгүй. Би бүр ингээ өөр ирэхгүй аюу хуйлаад. Тэгээд эмэгтэй хүнтэй ямар их тэгж зовдөг юм бэ тий. Ямар их ингэж хайрлуулахыг хүсдэг юм бэ. Тэг хүлээн зөвшөөрүүлэхийг тэгээ зүгээр л баярлаа гэж хэлүүлэхийг ч юм уу. Тэгтэл эрчүүд яагаад ийм жоохон юмн дээр ингээд уг нь хайртайгаад идэг их нэртэй уг нь тэг илэрхийлж чадахгүй байгаа юм бэ те. Тэр баталгааг нь өгчихгүй байгаа юм бэ. Зовоогоод хүнийг те. Сэтгэлийн ингээд сэвтээгээд ингээд яваад идэг юм бэ гэж ботсон байхгүй. Тэгээ юм гэдэг чинь амьдрал аягүй энгийн ш дугна. Тий? Тэгээд ингээд энгийн зүйл төр хүмүүс ойлголцож чадахгүй л яваад байна л да. Гэхдээ араар тавилт гэдэг зүйлийг бол та хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ нэгэн тийм зүйл үүссэн байх юм бол шууд сал гэхээс илүү эвлэрүүлэх нь илүү чухал гэж та бол үзэж байгаа юм байна. Энд чинь өөрөө хүн хүнээс ялгаатай байхгүй. Одоо хүн болгоноос ялгаатай. Одоо үзэл байхгүй. Зарим хүмүүс бол жишээ нь одоо цэвэр хариун нандан гэр бүл чухал гэж үздэг. Тэгэхээр яагаад үнэнч байх нь чухал вэ гэвэл жишээ нь би ингээд хүнтэй унтчихлаа заяа нөхрөө араар нь тавиад. Тэгтэл миний хувьд салалт аяг ойртчихдаг байхгүй. Салтын ангал дээр би ирчдэг байхгүй. Яг бол би нэг хүнтэй унтчихгоотаа энтэй яа энэ одоо нөхөр надад сонимш болчихдог байхгүй. Үн цэнэг болчихдог байхгүй. Салсан ч яадаг. Болохгүй салж шít гэдэг бодол ойртчихдаг байхгүй. Өөрөө араар тавьчингуудаа тийм бодолтой болдог гэж. Тий. Яагаад? Яагаад гэвэл одоо эхнэр нь за одоо тэнгууд яагаад гэвэл миний гэр бүл үн цэнэг болж байгаа байхгүй. Эхнэр үн цэнэг бол нөхөр үн цэнэг болж байгаа байхгүй. Яг тэгвэл би өөр залуутай унтчих шít гараал. Тэ? Өөр хүнтэй өсвөл амьдрч шít. Одоо би гэртээ ингээд одоо шулмас чөтгөрүүдийг л цоглуулчихж байгаа байхгүй орон гэртээ. Энд чи гэр бүл гэдэг чинь юм ариун те нандин газар штэ. Тэнгүүд би хаалгаа нийчж байгаа байхгүй. Тэ? Тэнгүүд үнэнч байгаа эхнэр штэ. Нөхөр нь ингээд за хараар тавиад яваад байна те. Би үнэнч учраас би нөхрөө хуураагүй учраас би нөхрөөс тийм байгаасаа гэж битүүгэндээ хүсдэг, итгэдэг, найддаг байхгүй. Гэтэл нөхөр тийм биш байгаад өвчин авчирч чинь те. Тим төгөөд зөндөөл өгдөг. Маань нөхөр хэдэн ч удаа надад өвчин авчирсан. Тэгээд ингээд эхнэр хүн заахан ингээл нэг удаа уучлаа тий 2 удаа уучлаа. За олон шалтгаан байгаа энд тий. Санхүүгийн хараад байдал ч юм уу, хүүхдүүд ч юм уу, би бие даах чадваргүй ч юм уу, нөхрөөсөө бүрэн хараад байгаа ч юм уу. Эсвэл үнэхээр нөхөртөө хайртай учраас уучлаад байгаа ч юм уу тий. Гэхдээ ийм амьдрал яаж авъя гэвэл ер нь бол салтаар тусдаг. Нэгт, хоёрт салааг уйлаа гэхэд 70-80 үрчээд үйл хагаа үрдэг байхгүй нөө хуурч исэн үнэ. Тий. Ингээл нэг имээ өнөрөөдөн штэ. Имээ даам гарцсан тий. Загнаал нөхрөө. Тэгэл. Тэгэл энэ нэг юм гээл тий. Юм ямар ч хүндлэл байхгүй. Яаж хүндлэх юм бэ? Тэгэхээр жоохон алсыг харж юу хэрэгтэй. Тэгээ би энэ дээр энэ хосын ярилцсан ном дээр бас биччихсэн л та хүмүүс ингэдэж штэ. Лавшаа айгу байнга лавшаа идэх тахаар гээл та одоо сексиг чинь тэг зүрэлдэн штэ. Хаяа өөр ол идмээр штэ гээд. Гэхдээ яг өндөө хөшөрсөн үед лавшаа шиг гоё ол бийдэг байхгүй. Тийм монголчуудаа. Тийм биз дээ. Нэг сайхан лавшаа шүлтэй ол идэх гээл. Тэгэхээр тэр зүйлдээ талархаж ер нь бол тэр араар тавьж тэр чөтгөр шулмсуудыг тэр гэр бүл гэдэг тэр газараа оруулахгүй л байсан тэр л дээ. Анханаас. Юу яахад би те. Тэгээ эн чинь юунаас үүдэлтэй юм бэ гэх юм бол хоёлаа нөгөө секси харилцаа руугаа орох юм бол те
хүн энэ сексийн харилцаа бэлгийн боловсрал гэдэг юм байхгүй талбартай байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудын хувьд бол ялангуяа одоо бэлгийн харилцааны талаар нээлттэй ярилцах энэ зүйл бол үнэхээр байхгүй. Ээж авах хажууд энэ бэлгийн харилцаа гэж яагаад юм бэ гэж асууж чадах хүүхэд ер нь л хэцүү байх та. Бидний үед бол байгаагүй. Одоо сүүлийн үеийнхэн яаж байгаа мэдэхгүй. Тэгээ бэлгийн харилцааны талаар ерөөхдөө нээлттэй ярилцаж чадахгүй байгаа даа тий. Энэ нээлттэй ярилцаж чадахгүй байгаа энэ байдал ирээдүйд одоо их нэртэй болох, нөхөртэй болох хосын харилцаан дээр бол их одоо нөлөөлөх байх. Тэгэхээр ер нь гэр бүлийн харилцаан дээр ерөөхдөө хосын харилцаанд та бол 3 баг байгаа гэж ярьсан шүү дээ тий. Хосын харилцаа ба сексийн хувьд бол энэ секс бол бас энэ гол нэг баг нь байгаад байгаамаа. Тэгвэл энэ хосын харилцаан дээр секс яаж илүү хөрөнгөж бат бүх баг нь болж очиод байгаа юм бэ гэдэг ач холбогдлын таас хэлж өгч. За энэ дэр би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Нэгд хоёлаа сая араар тавилт хуралтын талаар ярьлаа шүү дээ. Тэгэд эрчүүд одоо нэг өөрсдийнхөө бэлэг хэрэгтэндээ сэтгэл хангалуун биш ч юм уу тийм ээ. Өөрийнхөө чадах гэж ярьдэн шүү дээ. Тэрэндээ эргэлзээтэй байдаг ч юм өөрөг хүнлэмж доогор байх тусмаа одоо залуу хүмүүстэй ч гэдэг юм өөр эмэгтэйтэй ингээд секстэж үзэж өөрийгөө мэдхийг хүсдэг байхгүй одоо туршлага судлах гэдэг байхгүй. Тэгээд одоо би хідэн чи эмэгтэйтэй унтлааш туршлага судалж байна. Гэтэл эмэгтэй болгон өөр гэдэг байхгүй. Өөр. Тэгэхээр би амар туршлагатай хүн ингээд хүнтээс их нэртэй боллоо. За одоо залуучууд байв те туршлага судлаа л та тавар яаж байгаа. Тэгэл туршлагаа нөгөө их нэр дээрээ хэрэгжүүлэх гэсэн чинь нөгөөдг нь ямар ч нөө таашаал авахгүй боломжтой байхгүй. Тийм. Тэгэхээр хэрэв би гэр бүл болоод яг нэг эмэгтэйтэй те нэг хэрэгтэйтэй бол түүнийгээ л судлах хэрэгтэй. Түүнийхээ одоо хүсэл те тэр яг яаж тавьдгийг яахаар аз жаргалтай байдгийг бүрэн судлах хэрэгтэй байхгүй. Судлаачид яаж суддаг вүлээ те ингээл одоо ном бичгтээ ингээл судлаал нэг юу янгууд эн чинь ийм юм биш тэгэл ингээл нэг үзүр нь гарч ирэнгүүт цаашаага яваал өглөөр гарна ингээл судлах гал те уншаал гэдэг байхгүй. Хүний бие организм чи яг л тэр байгаа байхгүй. Нэг хүн гэдэг чи өөрөө бүхэл бүтэн агуу ертөнц штэ. Тэр ертөнц тэр бүх биеийн айл хэсэгт нь те маш их сэрэл байдаг. Яг яавал дуртай байдаг. Тэгэд нөө хажууд хүнээ тийг судлаагүй ээжэж туршлага хоримтлуулж ингэж хар мянган хүнтэй секстэй ямар ч хэрэггүй байхгүй. Тэр бол үндэ сексийн боловсралгүй чадваргүй л хүн гэсэн үг байхгүй. Тий. Тэгэхээр энэ маш чухал зүйл. Энийг би ялгасаа гэж үзэж байна. Нөгөө талаасаа секстэй эн чинь өөрөө бэлгийн ажил байхгүй юу? Бэлгийн ажил гэж ярьдэн штэ. Бэлгийн ажлаа хийцгээе гэх. За энэ дээрээс юу гэж бид нар ойлгох хэрэгтэй гэвэл энд ажил явагдах гэж байгаа юм байна. Тийм аз? Ажил. За ажлыг хүн яаж хийдэг юм? Яг тийм одоо хөдөлмөр явагдана гэсэн үг байхгүй юу? Тэгж хандах хэрэгтэй энд. Тэрнээс одоо зүгээр нөгөө од тоолоод хөвтөгч гэдэг юм уу те? Хүн зүгээр ээж агаад ажлаас те цалин урамшуул кайф авдаг штэ. Хөдөлмөрлөх хэрэгтэй болдог байхгүй юу? Тэгэхээр энэ бэлгийн ажил гэдэг зүйл дээрээ хүмүүс ур чадвараа нэмэх хэрэгтэй. Бид нар байгууллагт ажил түн авахтаа за ажлын ур чадвар гээл те. Тэгдэг үстэй. Яг үүнтэй адилхан. Бэлгийн ур чадвар, ажлын ур чадвар ямар вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр бэлгийн боловсрал гэдэг чинь өөрөө одоо энэ ур чадвараа мэддэг те. Энэ ажлыг яаж гүйцэтгэдэг гэдгээ мэддэг. Хажууд хүнээ бүрэн судлах. Энэ л зүйлүүд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр бэлгийн одоо ур чадвар гэдэг дээр одоо эрэгтэй хүмүүсийн те ур чадвар, эмэгтэй хүмүүсийн ур чадвар гэдэг ингээ асуудлууд гарч ирнэ л дээ. Ерөнхий ивент тэтгэгч Len Smith чанарыг танд авчирна. мг өндөр тунтай 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй уудаг супер шингэн коллаген 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс
Доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж, сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Тэгэхээр яг сүүлийн үед таны хариулт бол яг хүмүүсийн бас асуух шигсэн асуултанд айгуугаа хариулт өчлөө л доо тий. Сүүлийн үеийн залуучуудын бас ингээд яриан дундор ингээд хараад тахаар ийм яг сайн зүйлүүд байгаа байхгүй. Хүнтэй одоо хос болохоос өмнө гэр бүл болохоос өмнө одоо олон бэлгийн одоо хавтагчтай байгаад туршлага судлаа гэж яриад байгаа байхгүй. Энэ бол таасаа хэлж тийм байхгүй тий. Эмэгтэй хүн гэдэг чинь одоо чиний ирээдүйн эхнэр юм уу нөхөр гэдэг зүйл чинь өөр амар том бор судалгааны ажил байгаад шүү дээ. Тэр хүн дээр л илүү яаж гоё байхаа бодно гэхээс өөр төр цэцгээ тий одоо дондог дулмаач гэдэг юм. Энэ хүмүүс дээр бол ямар байх нь ямар ч асуудал педли байхгүй юм шүү дээ. Тэгэхээр тэр хүн дээр л илүү судалгаа хийгээ тэр хүн дээр яаж илүү гоё байх вэ гэдэг бүр ийм илүү гоё тийм одоо ажил хийж байгаа маягаар тий илүү цаашаа ингээ ур чадвараа сайжруулад явах нь чухал гэдэг энэ бол их гоё хариулт байна. Бидний хувьд ч гэсэн хүмүүс олон бэлгийн хавтагчтай байх нь бэлгийн замын өвчнөөс эхлээл маш олон асуудлуудыг дагуулдаг учраас хизээж туршлага судал гэдэг үг бол ийм ч хүн амнаасаа хизээж гарах ёсгүй. Тэгэхээр таны хувьд ч гэсэн яг энэ зүйлийг хэлээд хоёулынх нь үзэл бодол нэг байгаа учраас надад бол маш гоё санагдаж байна л да. Тэгэхээр хоёулаа цаашаагаас яг одоо асуултаа асуугаа юу гэж бодож байна. Тэгээд ер нь одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд бол бас ингээд бэлгийн сулрал гэдэг зүйл бас их одоо яригадаад байдаг болсон байгаа тий. Тэгэхээр ялангуяа манай эрэгтэйчүүд бэлгийн сулрал гэдэг зүйлийг бол хэлэхээр надад асуудал авахгүй би баг шүнжэнгөө их нэртэйгээ одоо секс хийдэг тий. Бэлгийн шалах бол надад л асуудалгүй гэж ярих тусмаа тэр хүн асуудалтай байх магадлал өндөр үүдэг байхгүй. Тэгэхээр энэ бэлгийн сулрал гэдэг энэ зүйл ер нь бас эрэгтэй эмэгтэй хүмүүстэй хоёулын дээр бас үүсдэг юм байлээ. Тэгэхээр бэлгийн сулрал гэдэг зүйл бас энэ хосын харилцаанд бол нөлөөлөх байх л та. Энэ зүйлийг ер нь одоо бэлгийн сулрал гэдэг зүйл үүсээд байх юм бол энийг ерөнхийдөө яаж илүү ихээр сэргийлэх боломжтой юм. Одоо таны хэлдгээр нөө зарим хүмүүс нэг байнга лавшаа гэдэг энэ нэг хоол идэх байхаар бол тэрнээсээ өөдөж байгаа юм шиг юм яриа. Тэрний эргээ бэлгийн сулрал гэдэг зүйлийг ч гэсэн үүсгэж болцшгүй байгаа байхгүй. Тэгэхээр яаж илүү ихээр цаашаа ингэж одоо юм ямар нэгэн зүйлээс өөдөхгүй гарч гэдэг юм уу те байх боломжтой юм бэ. За бэлгийн сулрал одоо хөвчрөхгүй байх, дур хар тавихгүй байх ч гэдэг юм уу тийм ээ. Энэ болгоч өөрөө сэтгцэн эмгэг гэж үздэг. Одоо сэтгэл сонирхлын статистик гарын авлага 5 дээр эдрийг эмгэг гээд одоо шалтгаануудтай яцмаа. Би нөө бэлгийн боловсрал гээд номоос авчирсангүй л дээ. Тэр ном дээр байна. Ерөөсөө яг энэ эрчүүдийн секстэй эмэгтэйчүүдийн секстэй холбоотой энэ асуудлыг эмгэг гээд тавьсан байгаа байхгүй. Тэгээ шалтгаануудыг нь бас бичсэн байна. Оншуудыг нь оруулсан байна. Тэгэхээр бид нар одоо архины хамааралч гэдэг юм уу те сэтгэл готролч гэдэг юм уу хэрглэж байгаа ийм орчин энэ болгоноос шалтгаалаад бидний бэлгийн одоо дур хүсэл маань өөр болчдөг байхгүй янз бүр болчдөг. За дээр нь бэлгийн гач зуршлууд гэж бас юмнууд байгаа. Тий. Тэгэхээр энэ зүйл нь яаж яваг гэвэл би зөвхөн одоо эмэгтэй хүнстэй таашаал авч чадахгүй ч гэдэг юм уу те фетиш гэдэг юм уу хөл би аль нэг эргэтнийг харж одоо хөвчөрдөг тэндээс таашаал авч чаддаг ч юм уу. За гэх мэтчлэнгийн гач юм бас байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол өөрөө ер нь насан турсан хүмүүс эхнэр нөхрөөд ингээд ихэнхдээ бэлгийн харьцаа ингээд сулраад эхлэнгүүд өө би бүдүрээл ингээд байна те. Эсвэл миний бэлэг хэрэгтэн жижигхэн болохоор л ингээд байна гэд ингээд шууд дүнлэн төрчдөг байхгүй. Гэтэл юу явуулчлаараа цаан чин бидний мэдэх хэрэгтэй зөндөө хол юм байна.
Тэгээ манай нөхөр ингээл миний нэг одоо намайг тэг ингээд жишээ нь шилэнд орох гэдэг бэлгийн ажил хийх хүсэж идэг гэж болох байхгүй. Гэтэл би ингээл бэлгийн ажил бол нүцгэн байх хэрэгтэй гэсэн бодолтой идэг гэж болно шүү дээ. Тэ нүцгэлждэг. Тэнгүүт чи шилэнд орох өмсч гэлдэг байхгүй. Ядаргаатаас та хүс гараад ингэж хахад ч гэдэг юм уу те. Тэгээд ингээд гэтэл би нөхрөө энэ ийм зүйл дуртай байна гэдгийг мэдэхгүй ч болох байхгүй. Тий. Гэх мэтчлэнгээр одоо нөө юм чи их бас сонин болоод байна шүү дээ ороод л хийдэр. Тэгэхээр үүнтэй адилхан бэлгийн ажлын хувьд ч гэсэндээ янз бүрийн тим юмнууд байгаа. Тэрийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр шууд одоо дүнэлтэнд хүрэхээс илүү энд яг ямар асуудал байна гэдгийг мэдчихвэл зүгээр. Тэ хоорондоо нээлттэй ярилцах те. Тэгэхээр нээлттэй ярилцахаас хосууд имиж байгаа хэл та. Тэрийг хэлэхгүй надад асуудал байгаа гэдэг ойлголт. Одоо яг нэг хоёулаа түрүүн хосын юун дээр бас нэг ярилцсан шүү дээ. Хоорондоо ярилцах талаар ярилцсан шүү дээ. Мэдхгүй учраас тэрийг нэг хэрүүл хийх гэдэг ингээд шууд таслан зогсоож чадна гэдэг шиг яг одоо ингээд энэ үнэхээр нөгөө эмэгтэй нь одоо магадгүй шилэн тэрхүүтэй байх нь тэр хүчрэлд нь санаар нөлөөлж байгаа гэдгийг тэр залуу жоохон мэдж байгаа юм шиг хэрнээ нөгөө их нэртэй хэлэхээр хичээ санаан зовоод шууд өөргөө за би бэлгийн сулартай болсон юм байна. Өө би асуудалтай болсон нөхөр шүү дээ. Гингүүд нөгөө сэтгэл зүгээрээ бүр өдөртөө нөгөө хүчрэл гэдэг юм бүр байхгүй болгочод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүд дээр ер нь нээлттэй байх зүйлүүд монголчуудын хувьд бол тань дээр зөвлөгөө авдаг зөндөл хүн байдаг хэл та. Тэгэхээр энэ зүйл дээр хоорондоо ингээд нээлттэй те одоо би ингүүл илүүхээр надад бол сэрэл хөдөлж байна. Ингүүл яад юм бэ гэдэг нээлттэй ярилцах хандлага нь хэр баг шиг өсвөл үе залуучуудын хувьд. Залуу үеийнхэн бол гайгүй те. Аюу нээлттэй штэ. За манай ер нь дунд орчимнаас дээшээ насныхан бол тэгэл таг дуугүй штэ. Тэ. Ер нь бол ичимхий те. Энэ талаар садлаар ярангууд чи одоо юу болчих би чам таалагддаг юм уу гэл гомдоол шууд хүлээж авдаг ч юм уу те. Тэр нөө харилцаач өөрөө хөгжил гэдэг юмыг ерөөсөй ойлгохгүй. Тэгэл нөө харилцааг хэрүүл занал хийлэл нэг юм айцтал байгаад байх юм бол хэцүү л дээ. Тэгэхээр нэгэнт хэрвээ гэр бүлдээ секс чухал юм бол секс энэ бэлгийн ажлын талаараа гоё нээлттэй ярилцах хэрвээ хоорондоо яг яаж ярилцаж эхлэх мэдэхгүй бол мэрэгжлийн үнэстэй тусламж аваад нээлттэй ихнээсээ яриад явал амар л та тий. Тэгээд бас яг нийтлэг юм байдаг л те. Одоо манай яг эрэгтэйчүүдийн чиглэлээр харахаар том жижиг бэлэг эрэгтэн бол одоо секс дээр одоо үнэхээр алдаг аал гэдэг нэг юм ойлголт байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр би бас өнөөдөр секстэй холбоотой бэлгийн боловсрал гэж хэлж л та те. Бэлгийн боловсралыг олох энэ 4 дахь дугаар дээр дахиад асуумаар энэ том бэлэг эрэгтэн байх нь чухал юм уу? Эсвэл тэр хүн илүүхэр одоо чадвартай байх нь чухал юм уу гэдгийг л асуумаар л та. Хүмүүс ч одоо том бэлэг эрэгтэн дээл ах юм бол өргөн мондог энэ сте ална гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгвэл яг үнэндээ яг ямар байх боломжтой. Одоо Монгол хүний бие физиолог гэж усан юм байх ёстой санаасаа. За мэдээж том байвал зүгээр те. Тэгээд таарч тохирддог байхад зүгээр те. Тэр бас чухал байхгүй. Таарч тохирддог. Эхнэр нөхөр хоёр. Ер нь заяаны ханууд бол таарч тохирддог те. Тийм бидэг байхгүй. Гэхдээ том байвлаас өвтгдөг. Тийм асуудал бас байгаа. Тэ? Одоо би бас нэг эмэгтэйтэй гадаад эмэгтэйтэй уулзж ирсэн. Нөхрөөсөө салсан яасан гэсэн чинь нөхрийнх нь бэлэг хэрэгтэй маш том. Тэгэд өөрөөс үл тийм арцэг нурны өвчтэй болчт юм билээ штэ эмэгтэйчүүд чинь. Тэгээ үнэхээр дэлэхгүй тий салсан. Тэгэхээр юм гэдэг чи өөрөө хоёр талтай тий. Гэхдээ энээс илүү юу чухал вэ гэвэл нөө ажлын ур чадвар гэдэг шиг эрэгтэй хүний ур чадвар юунаас илүү чухал байхгүй юу? Жишээ нь за бэлэг эрэгтэн бол сексийн ажлын зөвхөн нэг хэсэг нь байхгүй юу? Тэгтэл нөө үнсэлт ч гэдэг юм уу? Таалалт, инхрийлэл. За дээр нь хуруу. Эрэгтэй хүн хуруугаараа эмэгтэй хүнийг яаж л бол яаж тавилж чадах байхгүй юу? Хуруугаа ажиллагаанд оруулах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол тий. Тэгээ жоохон тийм нөө ажил дээр бид нэр санаа ажиллахтай бай гэл ярьдэн штэ. Тэр шиг орондоо санаачлахтай бай тий. Янз янзын юмыг хийж үз турш ихнэр дээрээ тий. За тэг хэл гэж байна тий. Хэлээрээ бас тавилж чадна гэх мэтчлэн. Тэр нөө өөрсдийнхөө тэр нөө багаж хэрэгсэл тий тоног төхөөрөмж өгдөг ярьдаг шиг өөрт байхад нөөц болцоо бүрэн ер нь ашиглаж ажилтаа ажиллаа хийж явах хэрэгтэй л тий.
За тэгэхээр яг хуу том бэлгэрхтэн бол яг ашигтай хувьд бол ашигтай байна. Гэхдээ таарч тохирохгүй бол ямар ч ашиггүй юм байна те. Тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй юм байна. За тэгээд одоо бидний яг хуу эрэгтэй хүн дээр л ярьдаг л те. Бэлгэрхтэнтэй холбоотой бэлгийн эрхтэн ямар хаас хамаараа тэр эмэгтэй таашаал өгөх тухай яриад шүү дээ. Тэгвэл эмэгтэй талаас хамаарах зүйл байгаа юм уу? Энэ эмэгтэй хүн дээр ч гэсэн одоо жишээлбэл эрэгтэй хүн дээр том бэлэг эрхтэн, жижиг бэлэг эрхтэн, дундаж гэж яриад байгаа шүү дээ. Тэрэн шиг эмэгтэй хүн дээр ч гэсэн одоо тийм тухайн бэлэг эрхтэн ямар байхаар шалтгаалаад илүү таашаал авах боломжтой зүйлүүд ер нь хэр байх боломжтой байна. Одоо эмэгтэй хүн болгон ч ингээд насан туршдаа нэг одоо дур тавьж үзээгүй эмэгтэй хүн гэсэн байдаг гэсэн. Тэгээд энэ ямар үед илүүхээр тэр эмэгтэй хүн чинь дур тавьж чадаад байгаа. Ямар үед нь чадахгүй байгаа гэдэг нь таасаа хэлнэ шүү дээ. Сэтгэл зүйн хувьд бас энэ чинь эмгэг гэж үзэж магадгүй юм шүү дээ. Тэгвэл тэр эмгийг тайлахын тулд эмэгтэй хүн юунд дэр хичээх юм бэ? За ер нь бол нөө шалтгаанаа те сэтгэл зүйчтэйгээ уулзаад эсвэл те сексологчтойгоо уулзаад тодорхойлох. Нөгөө талаасаа эмэгтэй хүн одоо секс гэдэг зүйлийг яаж хүлээж авах вэ гэдэг нь маш чухал гэдэг. Секс гэдгийг. За бид нар бол муухай байлаар зүйл гэж. Тэгээ ер нь л ингээл айгүй айх хэвээр үнсэлцээлж ирэмсэн болно ч гэдэг юм уу те. Ер нь л нэг тийм орчинд те ялангуяа Монголд ийм хүчирхийлэл их байсан хөдөө орон нутаг те ер нь ураг төрлийн тийм хүчирхийлэл бас амссан эмэгтэйчүүд бас их байхгүй багтаа. За энэ болгон бас нөлөөлнө. Тэгээ яаж хүлээж авахаас гадна одоо хүний өөрийн туршлага. Нөгөө талаасаа гэр бүл эхнэр болоод эхнэр хүний одоо үндсэн ажил юу вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ энийг би номон дээр бичсэн байгаа. За жишээ нь хүүхэд харах, хоол хийх, хувцас суугах, тэ гэр орон цэвэрлэх, ажиллах гэх ингээд хүн эмэгтэй хүн түүртэх юм үүрэг ачаа их байдаг байхгүй юу? Тэгвэл тэгээд орой яг секс хийх болохоор ядарчдаг байхгүй юу? Тэгээ дээр нь сэтгэл зүйн хувьд тэгээ урам авахгүй нөхөр нь ингээл хаяавчдаг, тэгээ үл хайхардаг тийм хам бол бүр дургу болно тий. Тэгсэн мөртлөө тэгэл нөхрүүд нь одоо ихнэрийг л авшаа гэж голоод ич болохгүй гадаг штэ. Баах юм өрүүлчихэд хайчаа тий. Тэгэнгүүт ихнэрүүд бас юг ойлгох хэрэгтэй гэвэл би ээж авгаа авчираад ч юм хүүхдээ харуулж чинь тий. Гэрээ өршлөгч дуудаа гэрээ цэвэрлүүлж чинь. Хоол ундраа ингээд тий дүүнрээ гуугаад ч юм уу хийлгүүл чинь. Тэгэхээр миний тэр чухал ажлууд дээ штэ. Тэдрийг хүмүүс хийж болох байхгүй. Ямар ажлыг би хүнтэй хуваалцаж болохгүй. Хүн дуудаж хийлгэж болохгүй. Гэр бүлийн секси харилцаал. Бэлгийн ажлыг тий. Бэлгийн ажил бол миний үндсэн ажил ах хэрэгтэй байхгүй юу? Эхнэр үний. Илүү анхаарах хэрэгтэй ажил. Тий. Миний үндсэн ажил бол бэлгийн ажил. Тэгэхээр энэ ажил дээр эхнэрүүд бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ ажил дээр анхаарлаа хандуулдаг эхнэрүүд ад жаргалтай байдаг, нөхрөө ад жаргалтай байдаг, хүүхдэд ад жаргалтай. Бусад ажлыг бол ингээ хурууны үзүүрээр хийждэг байхгүй юу? Үндсэн ажлаа залгардуулаа бүр хамгийн сүлд тавьсан эхнэрүүд бүх юм түүртдэг байхгүй аюу ядаргаатай санагдал тий. Ойлгож байна. Тий тэгэхээр ерөөсөө яаж энийг хүлээж авах вэ? Сексигтэй яаж хүлээж авах вэ? Хэрэв би үндсэн ажилдаа муу ах юм бол хүн ер нь ажилдаа муу бол халагддаг үстэй. Тэгэл халагдчих штэ. Нууц амраг орж ирнэ тий. Тий тэгэхээр би секс их дурггүй байла. Би өөрөө сэтгэл зүйн асуудлаа шийдэггүй байна. Ур чадвар гэж байхгүй тий. Ажлын ур чадвар байхгүй сексийн. Тийм бэжэж нууц амрыг үзээ хатаад иж болохгүй байхгүй юу? Миний чадахгүй нөхрийг маань ад жаргалтай болгож байгаа юм байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө би нөхрөөсөө салахгүй тий. Тэгэхээр нууц амрагт баярлаа гэх юм цаашаа. Гэхдээ юг ойлгох хэрэгтэй вэ гэх юм бол би өөрөө энд дуртай юм аа тий. Би өөрөө энэний төлөө сэтгэл тоо хөдөлж ингэж тий хичээл зүтгэл гаргаж юм үнцэн ажиллаа хийж байгаа. Тэгээ нөхрөөдөд ч гэсэн хэлэхэд ер нь тэгээд эхнэрүүдээ ингээд тий байнга сексиг дуртай байхыг хүсчихвэл бусад ажлыг өөрчлөлт тий хөнгөвчлж өгөх юм. Хөнгөвчл. Тий тэгээ ер нь нууц амраг яагаад байдгүй гэвэл эн чинь өөрөө биеийн үнэлэлт ч юм уу байдгүй гэвэл харилцан ашигтай хилцээр явагдаж байдаг байхгүй юу? Мөнгө өгдөг тий
Тэгвэл эхнэрт ч гэсэн харилцаа ашигтай юм хийж өгөх хэрэгтэй. Бэлэг өгөх хэрэгтэй эхнэртэй. Биеийн үнэлэгчдэд өгж байгаа мөнгөө эхнэртээ өгөх. Тэ? Тэгээд нөгөө нэг эхнэрүүдийг яхан шиг бай орондоо гэдэг байдэн штэ. Тэгээ яг яхан шиг байхыг гэхээр нөгөө буцаад авч байгаа юм байхгүй байдаг штэ нөхрөөсөө. Хайр ч юм уу те, хүндлэл ч юм уу ингээл гой тааламжтай үг, ядаж мөнгө ч юм уу те. Гэх мэтчлэн зүгээр л яг үнэндээ юу л бай л да те. Үнэн бай л да те. Тодорхой бүх юм асуудлаа шийдэл л да гэдэг байхгүй. Хосын харилцаанд бид нэр эрэгтэй ч ус эмэгтэй ч сайлал хичээгээгүй гэж штэ хин нэгээ голох биш. Гэр бүлийн харилцаан дээр нэг хүнээ илүү сайн судлаа гэдэг зүйлийг бид хоёр илүү өнөөдөр ярьж байгаа те. Магадгүй хосын харилцаан дээр хин нэгэн нууц хамраг те дундуур 3 дахь читгэд ороод ирэх юм бол тэр хүн ажил дээр тэр зүйл дээр илүү бас яг хаад илүү төвлөрөх хэрэгтэй юм байна гэдгийг жоохон ч гэсэн ойлгох хэрэгтэй байна. Гэхдээ яг нууц хамрагтай болох араа тахыг бол бид тэр зөвдгөж байгаа зүйл бол ерөөсөө биш те. Тэгэхээр тийм зүйл яг байх бас боломжтой байна гэдгийг бол ойлгоё. За төрсний дараах ерөөхдөө яг эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн хувьд их өөрчлөлт орж байна. Бие физиологийн хувьд их өөрчлөлт ордог. Тэгээд төрсний дараа ялангуяа эрэгтэйчүүд бол бас илүү их араа тавих гэдэг ч гэдэг юм уу. Яг бэлгийн ажил хийхдээ дур сонирхолгүй болчлооч гэдэг юм уу. Энэ зүйлүүд бол эмэгтэйчүүд дээр их нийтлэг байдаг. Тэгвэл энэ тал дээр та юу зөвлөх вэ? Тэгээд сүүлийн үед бас яг эмэгтэйчүүдийн одоо зөвхөн нүүр амны гоо сайхан гэс илүү одоо эмэгтэйчүүдийн бас яг нэг бэлгийн ажлын одоо тухайн хэсэг дээр бас илүү ихээр одоо тэр хүүхэд төрүүлэхээр мэдээж ч маш их булчин одоо тэр мэдээж сунж байгаа тийм зүйл байгаа. Энэ дээр бас мэдсэлийн ажилбарууд бас ихээр гарцсан байлээ. Тэгээд энэ тал дээр та ер нь ямар үзэл бодолтой байдаг вэ? Энэ одоо тэр мэдсэлтэнд тэр хүн орох юм уу? Эсвэл өөрөөрөө одоо нэг кеглийн дасгал гэж яриад байгаа шүү дээ, тий? Тэр дасгалыг хийгээд байх юм уу? Ер нь төрсний дараах энэ эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ аль алинд нь сексийн хувьд бол тодорхой хэмжээний жоохон нэг тийм энэ яг юу болоод байна гэсэн нэг юм жоохон ойлголт бол хин хинд төрдөглөх. Энэ тал дээр ер нь танаас хүмүүс зөвлөгөө авал та юу гэж ер нь зөвлөдөг вэ? Эмэгтэй хүн төрнө гэдэг чинь бие хоёр хуваачлаа шүү дээ. Тэ? Нэг байсан хоёр болно гэдэг чинь өөр асар том энд бие сэтгэл зүйн юм өөрчлөлт гарч байна. Тэгээд янз бүрийн юмар явна. Тэгээ энэ үед нь ирчүүд араар нь тавьж илээвэл тэр бол эрүүл хүн биш. Ер нь бол тэр бол ямар нэг төлөв байдлын юм гэхдээ өөрийгөө бодсон хайр гэдгийг ойлгоогүй. Тэ? Гэр бүлийн үнцэн байхгүй. Тийм л хүн байхгүй өөрийгөө олж мэдээгүй. Одоо нөө дикхэд гэж нэрлэлтэй шүү дээ. Боон толгой гэдэг шиг те. Өөрийнхөө ийд буюу те өөрийнхөө тэр боонд л удирдуулцдаг хүн байхгүй. Тэгтэл би өнөөдөр гэр бүл болоод үнцэнд байхад надад тэр хайр гэдэг зүйл тэр төвчээр гэдэг юм байх хэрэгтэй байгаа тийм шүү дээ. Тэгээ нэг зүйлийг хэлэхэд энэ төлөв байдлын юм гэхдээ хүмүүст нийтлэг байдаг зүйл нь тэр хөөрөл өдөөлт гэдэг байхгүй. Тэрэнд автчихад байгаа байхгүй. Би ухамсараараа биш ухамсаргуудаа автчихад байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр жоохон тийм юутай байх хэрэгтэй. Гэж би бол хэлмээр байдаг. Тийм. Тэгээд явтай тэл нөө эцэг гэхээсээ хараад ятсан нийгмийн нэг тийм юм байгаад байна л да. Нэг юм замраагүй юм те. Нөгөө талаасаа гэр бүлийн хувьд болохоор одоо ер нь бол эмэгтэйчүүд өөрсдөө голох гээд идэг байхгүй юу? Би бүдүүрчлээ, хярцан урагдчихлаа, тэ? Галбираа алдчихлаа ч гэдэг юм уу. Гэтэл бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нөхөр надтай яагаад суусан бэ? Яагаад суусан бэ гэвэл надад итгэсэн учраас суусан байхгүй юу? Миний хүүхдийг тэгээд тэ миний гэрээ олж амьдрах юм байна гэдэг. Тэгэхээр энэ итгэлээ бид ерөөсөө алдаж болохгүй. Тэгэхгүй нөө яг сэтгэл готор одоо хүүхд төрүүлсний дараа 1 2 3 хүүхд төрүүлэл ингээд улам итгэл нь ингээд алдраад өөртөө эргэлзээд нөхөртөө хандлагатай тэрийг харгаад иддэг байхгүй айцтай харьцаад иддэг байхгүй эргэлзээтэй тий. Тэнгүүд чинь нөхөр болохоор өөртөө итгэлтэй эмэгтэй хагаад иддэг байхгүй анхны ихнэрээ. Ах ингээл ихнэрүүд ч бас л өөртөө итгэлтэй штүггүй гээл тий. Ер нь бол ингээл шийдвэртээ үнэнж байдаг ч юм уу. Тэгээ тийм эмэгтэйг хайгаад явдаг байхгүй. Тэгэхээр ингээл янгууд эмэгтэй хүн дээр аюу хачаа ирж байгаа, аюу хичээх хэрэгтэй те. Аюу ядаргаатай санагдаад байна штэ. Бие хоёр угаан ингэн тэгнэ. Гэхдээ яагаад энийг хэлж байвал эмэгтэй хүн чинь өөрөө хамгийн ахуй бүтээл байхгүй, агуу хүн байхгүй.
Эрэгтэй хүмүүс бол яг үндэ ингээ харахаар яг баатарлаг, ноён нуруутай, мундаг гэж байгаа боловч эмэгтэй хүний л өвөрт орчдөг байхгүй юу? Тийм. Эмэгтэй хүнд л унцдаг байхгүй юу? Тэгэхээр эмэгтэй хүн хүүхэд төрүүлж чинь тээж чинь те хүчтэй. Эмэгтэйчүүд энэ хүч чадлаа үн цэнэ өөрсдөө те үргэлж хадгалахын төлөө явах хэрэгтэй. Алдаж болохгүй. Хин нэгэн эр хүнээс болоод юм уу? Хин нэгэн зүйлээс болоод. Гэхдээ хүчтэй бай, үн цэнтэй бай гингүүд ийм ууртай, хатуу биш байхгүй. Эмэгтэй хүний чинь уур чадвар, эмэгтэй хүнийг юу үзэсгэлэнтэй байлгадаг гэвэл ийм зөөлөн байдал байхгүй. Инэрэнгүү сэтгэл. Энд чинь хүч чадлаа байхгүй. Тэгтэл эмэгтэйчүүд маань энэ байдлаа алдаад те эмпати, инэрэнгүү, зөөлөн ийм байгаас илүү ийм харгас, хэрцгий те ирчүүдээс тотхгүй тэмцэлтэй нэг тийм байдалд орж байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр ирчүүдийг сүгдүүлдэг хүн бол эмэгтэйчүүд. Тэгэхээр сүгдүүлж амьдруулж сурах хэрэгтэй. За та түрүү нэг зүйлийг ярьсан тэрийг би бас нэг лавшруулаа асууж гэж бодоод байна. Одоо нэг эмэгтэй хүн араар тавихаараа гэр бүлийнхээ үнсэн гэдэг зүйлийг ерөөсөө харахаа болчдөг гэж ярьсан шүү дээ, тий? Би одоо салсан ч надад одоо өөр хүн олдох юм байна, асуудалгүй юм байна гэж боддогтой адилхан эрэгтэй хүн гэсэн араар тавьчих юм бол эрэгтэй хүний үзэл бодол нь арай өөр байдаг болов. Эсвэл эмэгтэй хүн араар тавьчихаар гэр бүлийн харилцаан дээр илүү ихээр тэр донслогоо үүсгэж байгаа юм уу? Адилхан эрэгтэй эмэгтэй хоёр. Одоо ингэж ярьдаг байхгүй юу? Манай хүн ингээл сүлээ дааштай болоод уурлал намайг гоочлол тэгсэн чи хүнтэй болцсон байсан. Тэгэхээр хүн араар нэг эмэгтэйтэй ингээл одоо секстэнгүүд гэртээ ирэнгүүд ихнэр нь ингээл байнгут гоочлмар те өмнө нь хилдэг байсан юугаа хилээл те харьцуулаад томроод эхэлдэг байхгүй юу? Энд чинь яаж нэгвэл салсан ч ядг гэдэг хандлага харагдаж байгаа байхгүй юу? Чи байхгүйсэн ч надад өөр хүн биш гэдэг. Тэ? Тэ тэгэхээр тэр гэр бүлд л ингээд ангарахаа гарч ирээд шуламж төрөөд л тэр гэрт ингээд тэг хідэн шулам орж ирсэн байна те. Мэдгүйч нэг хоёр үү те. Оруулаад ирж гин те. Тим гэр бүл яаж те бурханлаг тайван гэгэрэл таах юм бэ? Хэцүү шít хэрүүл салахгүй, маргаан салахгүй, өвчин салахгүй, үр салахгүй те. За бид түрүүн нэг асуулт тэмдэглэж авсан. Тэр асуултаа асуугаад би бас яриагаа дуусгах гэж байна. Хардах эмгийн талаар. Хардах эмгэг гэдэг бол яг одоо энэ нийгэмд бол ярихаас өөр аргагүй зүйл байгаа. Гэтэ би бол зөвхөн эрэгтэйчүүд хардаад эхнэрээ хүчрхийлээ зодоод байдаг гэдэг дээр бол 100% бол санал нийлэхгүй байна. А эмэгтэйчүүд ч гэсэн хардах эмгэг бол маш их байгаа бах. Тэгвэл энэ хардах эмгэг гэдэг зүйл яг үнэхээр энэ сэтгэл зүйн хувьд нэг сэтгцийн эрүүл мэндийн хувьд асуудал гараад эмгэг болж гарч ирээд байгаа юм уу? Эсвэл үнэхээр бодтойгоор хардах эмгэг энэ хоёрыг яаж ялгах юм? Гэтэ хардталт бол амьдралыг байх ёстой юм уу? За би номон дээр бичсэн байгаа. Хардталт бол байх ёстой юм аа. Энд чинь өөрөө би жишээ нь хүнтэй олзохдоо мөг зээлэгтэй хардах хэрэгтэй зү тэ? Бүтээгдэхүүн авахдаа үйлдвэрлэсэн он сарын харж хартаж сэржиглэх хэрэгтэй. Энэ бол байх юм. Хардаж дэмэрх эмгэг гэдэг маань өөрөө ерөөсөө миний өөрийн мөн чанар болцсон тий. Би чамайг юм ярьж ангууд энэ яг ямар далд тутгыг агуулад. Тий. Намайг хорлох гээд байна уу, чадах гээд байна уу гэж тий. Бүх хүнийг бүх юмыг сэжгэлдэг. Тийм чанархгүй. Юунд ч итгэж чаддаггүй. Айцсаар өдөртүүлсэн хүмүүс гэсэн. Усын харилцаан дээр болохоор ийм хүмүүс байнгын тий одоо хүнтэй ярьсан ч инээсэн ч хажуугаар нүгрэхтэй өсөн ингэсэн ч хардчихдаг тий чи саяг ингээ хайл үтсэн ч гэдэг юм уу. Тэгээ энэ нь хинэн ч одоо тий хайр бол хардталт бол хайр гэж хэлсэн тий. Тий ойлгоод нь штэ. Тийм болохоор хайрт болохоор л хартаад байна гэж ойлгоод байдаг. Гэтэл удаан ингээ хугацаанд хартаантай амьдэрсэн хүн бол ямар аимшиг там руу орсон бэ гэдгийг л ойлгодог байхгүй. Хардах ёстой гэдгийг ойлгоод. Гэхдээ хардтал зарим хүн дэгдэг штэ. Би өөрөөсөө харддаг штэ. Би өстэй тоогчгүй гайгүй. Би итгэдэг гэд ингээд байдаг штэ. Энэ шууд тэр нь зөв юм уу? Харин тех тусам итгэлийн алдчихвал гэхдээ бас амар юм болох байх та тий. Тэгэлгүй яг итгэлийн травма гэж тий гэмтэл гэж байгаа. Тэгэхээр хардталт өөрөө нөгөө нэг одоо эмгэг гэж байгаа бол нөгөө нэг
бие болсон хардталтай ч болно шүү дээ. Нөхөр нь одоо араар нь тавиад нөгөө эмэгтэй чинь бариад авцсан тийм үү. Тэгээд бөөн асуудал болоод за хуучлцсан байна нөхрөө нэг удаа. Тэгтээ тэр эмэгтэй тэр нөгөө хартах юм өсчдөг байхгүй. Нөгөө голомт өсчдөг. Тэ өвчний голомт гэдэг шиг тэ. Тэгэл ер нь байхад байдаг. Тэгэхээр эрчүүд тэрийг нь ингээд эдгэхийн тулд тэ хичих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй өөрөө хардах юм хийж ингэж их нэртэй юм гимтэл үсгчээд тэгэнгүүтээ чи ингээ хартаад тах юм ста гэж болохгүй байхгүй. Хардах хэрэгтэй байхгүй их нэр. Тим нөхцөл төртэй. Тий. Эсвэл ингээл гинт их утсан дээр нь ингээл амар нэг хүн эмэгтэйтэй секстинг хийцэн те ийм юм бахан бол хардна гэдэг ямар тэнэг хүн биш л бол те. Тий. Тэгэхээр энэ бол өөр асуудал байхгүй. Тий. Энэ бол эмгэг бол биш, олдмол тий. Тэгэхээр яг эмгэг талаас хардж байгаа хүмүүс их байгаа хэл та тий. Тэгэхээр зарим хүмүүс тэгж яриад байдаг шүү дээ. Энэ өөрөө ингээд юм хардуулах юм айгүй хийдэг хүн учраас яг өөрсгөө санаад эхнэрийн юм нөхрөө ингэж харддаг гэдэг шүү дээ. Энэ дээр ер нь та ямар бодолтой байдаг вэ? Тий, ер нь хардах эмгэгтэй хүмүүс өөртөө их явдалт судал ихтэй байдаг гэж тий. Тийм байдаг. Тий, өөрөө ингээ яваад байдаг учраас бас харддаг. Тийм асуудлууд байдаг. Мэддэг юм аа тэн дээр хайгаад штэ. Гэхдээ хардах энэ зүйл бол бас их хэцүү те. Өөрөө асуудалтай. Тэгсээр нэ ямар ч асуудал хүнийг хардаж зовоогоод байх нь тэгвэл нөгөө хүн за би энэ хүнийг хардгаад үл болидоо гэдэг нэг тийм бар эргээ хүчрхийллийн харилцаа болоод байна штэ те. Тэгээ би бол гэр бүлийн хүчрхийл гэдэг зүйл сүүлийн үед сошиал дээр бас нэлээд яваад байна л да. Ялангуяа олонний танил залуучууд дээр те. Тэгэхээр би бол яг энийг харахаараа тэгээд яг хүмүүс хүчрхийллийг харахаараа тэгэл дийлэнхтэй яг эрэгтэйчүүдийг буруутгаад байдаг л да. Гэтэ эмэгтэй хүн хүчрхийллийг юу хэрэг үлддэг гэж та боддог вэ? Ер нь таны одоо үйлчлүүлж байгаа маш олон хүн байгаад байгаа. Энэ дунд хохирогч болсон эрэгтэй хүн ер нь хэрэг байсан бай. Ер нь бол ээжтэй зодуулж өссөн эрэгтэй хүн болгоно л ер нь хохирогч нар штэ. Эмэгтэйчүүд бол маш их хүчрхийлүүлдэг. Би анх тэр нөө ээж хүчрхийлэгч гэж нэг пост оруулаад алуулгачихсан байхгүй юу? Юу солиороод ээж хүн ингээд дайрлаа гэдэг. Тэгтэл өнөөдөр яг энэ завсрын эмгэгтэй те огцон төргөн ууртаа уурлахаараа ухаанаа алдчихдаг те. Ийм ээжүүд маш их шүү дээ. Тэ. Тэгэл ер нь бол өөртөө архин тонцсон ээжүүд те үл хайхарсан. Энд чинь өөрөө хүчрхийл байхгүй юу? Тий. Тэгээд эмэгтэйчүүд бол маш их хүчрхийлэгч нар яг үнэндээ тийм. Яг үндэ ингээл за яг эрчүүдийг ингээл яриад байгаа боловч бас цаад утгаараа эмэгтэйчүүд биднэрт маш их асуудал өгдөг байхгүй юу? Тэгээд нөө нэг гэр бүл бол хөгжил гэж ярьсан ш тос ярилцаа тий. Хэрвээ эмэгтэй хүнийг нөхөр хүн дарддаг байхгүй юу? Ер нь бол эмэгтэй хүн тэрийг хүлээж авах хэрэгтэй тий. Тэгээд ингэж энэ хүн буруу хэлэг байх тий. Надад асуудал юу вэ гэ. За би өөрийгөө өөрчлөөд нэг 3 4 жил явлаа гэж үү. Цаашаагаа ингээд би өөрчлөгдөж хаад нөгөө нөхөр маань өөрчлөгдөх байгаа гэвэл окей яахгүй. За энэ асуудалтай тий. Үнэхээр ингээд би бас болохгүй байна. Би бол ингээд хэрээрээ хичээлээ штэ. Гэт ингээд бас ялаа салгах боломжтой. Тэгэхээр эмэгтэйчүүд бол хүчрхийлэгч нар тий. Маш их асуудалтай эмэгтэйчүүд байна. Багада ээжтэй магадгүй загнуулж, зодуулж өсөж байгаа эрэгтэй хүүхэд том болохоор их нэртэй бас тийм хүчрхийлэлд орох нөлөө нь илүү ихээр амархан байдаг гэсэн үг. Янз бүрэлтэй. Тий, янз бүр. Өөрөө амар нарцист болсон өсдөг байхгүй. Эсвэл психопаттай эмэгтэй хүнийг үзий яддаг. Өөрөө ихнэрээс даалдаг тий. Эмэгтэй хүнийг үнэлэмж байхгүй. Хог шар шиг тий үдчихэж штэ. Тийм байх боломжтой. Тий, эсвэл аимхаа тий яг ихнэрхэн гарт орчдөг ч гэдэг юм уу. Тий. Би даах чадваргүй хараад байдал та. Тий. За тэгэхээр бид хоёр өнөөдөр яг хосын харилцаа ба секс гэдэг энэ сэдвийн талаар гэхдээ ерөөхдөө бас хүн болгоны дотор нэг зүйлийг бодогдуулаа тий өөртөө очсон ер нь хариултыг өөрөөсөө хайх тэр зүйлүүдийг бол нэлээд гоё ярьлаа.
Тэгээ би ч тантай ингээд бас цаг гараа ярилцахад бол цаг хугацаа маш хурдан өнгөрлөө. Тэгээд энэ ширээн дээр бас ном байна. Тэгээд таны хувьд бол маш олон ном бичсэн байна. Тэгээд өнөөдөр хоёулаа хүний хөгжил ба сэтгэл зүйн зөвлөгөө, хосын харилцаа, сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг ийм ном байна. Тэгээд өөр ямар олон номнууд та бичсэн бэ? Энэ номнуудыг хэрвээ хүн хоёулынх нь яриаг сонсоход хүн цаг гарны хугацаанд бол хэд хэдэн сэдвээр ярилцлаа тий. Энэ зүйлүүдийг илүү цаашаага ухаж ойлгохын тулд интернет яг хөгжсөн байна. Хэл устай хүмүүс нь олон одоо гадны зүйлүүдийг харах бах. Гэхдээ яг Монгол хүн одоо яг сэтгэл зүйч хүн өөрөө яг энэ одоо зүйлүүдийг тунгаагаад Монголд үүдэг энэ асуудлууд, дэлхийд дахинд байгаа энэ асуудлуудыг илүүхээр ингэж гоё нэгтгэж бичсэн учраас энэ номнуудыг унших нь бас илүү амьдрал ойрхон байх бах гэж би бол ойлгож байна. Тэгээ өөр яг ямар номнууд дээр илүүхээр төвлөрч та бичв? Энэ номнуудыг ер нь авал хаанаас авах вэ? Манай сэтгэл зүйч Дэм цэцэг гэдэг пэйжээс захиалж болно. Эсвэл интер намаацор Majestic-ороостай авч болно. Тэгэхээр хоёул энэ дээр цугсган дурдаад магадгүй нэг өгүүлбэрээр яриад тэр нь таны анхаарлыг маш сайн татсан бол тэр зүйлүүдийг л та энэ пүлхтэн номон дээрээс ингээд хараад судалж мэдэх энэ боломжууд байгаа юм байна. Тэгээд ялангуяа одоо хосын харилцаан дээр дөнгөж эхэлж байгаа, хосын харилцаа үүсгэж байгаа, ер нь хувь хүн өөрийгөө судлах байгаа хин нэг ер нь гэхдээ сэтгэл зүй гэдэг бол өөр айгүй том гоё шинжлэх ухаан, том салбар санагдаад байгаа. Тэгээд би ч гэсэн энэ номнууд таны надад бэлгэлж байгаа гэж ойлголоо тий. Энэ номнуудыг би гоё уншээ. Тэгээ бусад гоё хэрэгцээтэй номнуудын чсэн тэр байгаа газараас нь би гоё захиалж аавна. Тэгээд ер нь ном сайн уншаад номтой их төхөлж байгаа хүний хувьд бол бас энэ сүүлийн үед хин нэгний амнаас илүү сонсгоос илүү тэр судалгаа шинжилгээ маш сайн датан дээр тулгуурлаж энэ хүний мэрэгжлийн хүний энэ зүйлүүдийг уншиж судлах нь таны хувьд бол сэтгэл зүйн хувьд дээрэс нь хосын харилцаа маш олон сэдвээр ус ном бичсэн байгаа юм билээ. Тэгээ тэр зүйлүүд нь та хүмүүстийн сонирхоод үзээрэй. Тэгээ өнөөдөр бид хоёр хосын харилцаа ба секс гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээд гэр бүлийн боловсрал, ер нь бэлгийн боловсролыг илүү сайжруулах энэ тал дээр илүү анхаарахгүй бол ерөөхдөө энэ гэр бүлийн араар тавилт, одоо салалт, бэлгийн замын өвчин гэдэг энэ зүйлүүд бол нийгэмд маш өндөр байгаад байгаа. Энэ зүйл бол хувь хүн та өөрийгөө сайн таньж мэдээгүй учраас хин нэгнтэй суудсан байгаад байгаа. Тэндээ сэтгэл хангалуун байх, ад жаргалтай байх гэдгийг юусоо ойлгохгүй байгаа учраас энэ асуудлууд нийгэмд бол байнга гараад байгаа. Энэ зүйлүүдийг бид нэр эмгэг зэстэй байх үүднээс өнөөдрийн подкастаар маш бага цаг хугацаанд бол ярилцлаа. Тэгээд энэ цаг хугацаанд одоо ярилцаж амжаагүй олон зүйлүүдийг та номноос харах боломжтой байна. Тэгээд мөнх цэцэг ихчийн бас пэйж хуудас байгаа. Тэр пэйж хуудсыг би бас энэ линкийг оруулаад өгч учраас тийшээ ороод бид хоёрын ярианаас илүү ихээр цаашаага одоо сэтгэл зүйчийн маань дагаад мэдээллүүдийн сайн гоё хараад явъя гэсэн хүмүүсээ бол дагаад үзэх боломжтой. Тэгээд өнөөдөр цаг заваа зарцуулаад одоо удахгүй бас та явах гэж байгаа юм байлаа тий. Тэгээд докторийн сэдвээ маш гоё хамгаалаад ирснийхэн дараа хоёлаа дараа нь бас маш гоё сэдвээр уулзах гэж би найдаж байна. Тэгээд цочин амарт маань хүрэлцэж ирээ тий. Хүмүүс одоо үзэж байгаа сонсогч дагагчд маань маш гоё мэдээллүүдийг өгсөнд баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд бас их өндөр амжилт хүсье. Тэгээ манай яг одоо үзэж байгаа, сонсож байгаа, үзэж байгаа хүмүүс та сандаж юу гэж гоё хэлмээр байна. Тэгээд хайр бол хүний амьдралын үндсэн одоо шалтгаан юм уу да? Амьдрах утга учир юм уу да? Тэ? Хайр сэтгэл гэдэг. Тэгэхээр сэтгэлээ гоё таньж мэдэрч, тэр гоё хайрыг мэдэрч бас бусдад өгч амьдрахыг хичээгээрэй. Баярлалаа. Тэгээд би гэхдээ бас их азтай хүн гэж өөрийгөө бодож байгаа. Тэгээд одоо 50 бараг 60 дахь дугаарлаад өгч байгаа. Энэ яг энэ таны сууж байгаа энэ одоо зочин хоморт маань одоо тий 50 бараг 60-аад одоо ирэх юм суусан байна. Тэгээд дийлийнх нь яг салбартаа нэлээд цойлж байгаа мундаг ирэх мөттэй яг энэ цаг хугацааг ингэж хамт өнгөрүүлэх дараа нь үүсэх хоёр бол маш их ялгаатай байдаг. Тэгээ яг хажууд нь ингээд ярилцаа суухад бол миний хувьд бол маш их мэдлэг мэдээллийг бол давхар ингэж авч чадчихжээ. Би бол анхны дугаараа хийжсэн өнрөө одоо 50 хэд дэх дугаар хийж байгаа өнрөгийн хувьд бол маш их одоо тийм ялгаатай олон мэдээ мэдлэгийг давхар авж гин. Тэгээ бас давхар танил талын үрийг маш гоё тэлж байгаа гэж бол өөртөө бол баярлж байгаа. Тэгээд хийх туртаа зүйлээ бол цаашдаа бас хийгээд явна. Дараагийн тэгээд маш гоё дугаараар бүгдээ эргээд уулзна. Сэтгэл зүйн хувьд бол та өөрийгөө эрүүл байна уугүй юу гэдгээ маш сайн мэдээд дараа нь хосын харилцаан дээр орж ирээрээ. Хосын харилцаан дээр ч гэсэн секс гэдэг зүйл бол бэлгийн боловсрол энэ зүйлүүд бол таны амьдралд бол маш их хөв нэмрийг бол оруулах юм байна гэдгийг бүгдээрээ ойлгож авч байгаа бах. Тэгээд өнөөдөр бас гол яг миний одоо илүү ихээр
энэ зүйлүүдийг илүүхээр ярилцах юмсан гэсэн зүйлүүдийг маш гоё эмэг зэгстэйгээр бит хоёр ярилцлаа. Тэгээ та бүхэн сан сэтгэлээ комментсиг дээр бичээрэй. Манай үзэж байгаа дагч нарын дийлийнхэн subscribe дараагүй байдаг юм байлээ. Тэр товчийг дарснаар та манай багийн гишүүн болоод бид бүхний энэ зөвлөгөөг цаг алдалгүй орох болгонд хамгийн урд үзэх боломжтой болно. Тэгээд мэдээж рилүүд бас ингэ тасдагдаад ороо явж байгаа. Тэрнээсээ дэлгэрэнгүй мэдээлэл YouTube руу ороод бүгдээрээ сайн үзэж байгаа авах гэж найдаж байна. Тэгээд бас дэмжиж хамтарч ажилласан ивент тэтгэж байгууллагуудаа баярлалаа. Тэгээ өнөөдрийн эрхэм зочиндоо бас туйл их талархаж байна. Тэгээ бүгдээрээ дараагийн бас чухал подкастаар хэргэн уулзлаа. Баяртай.